Сайн бацгаана үзэгчдээ та бүхний өмнө Weekly Baza эхлэхэд бэлэн болж байна. Шинэхэн дугаар. За бүн ихэвчлэн бас саксны зүйлсүүд ярилцах болно. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. За цэцэг шиг сайхан охтууд да. Мартин явны мэд хүргэе. Цэцэг шиг ийчээ саяшээ заасан уу? Энэ цэцэгтэй гэдэг. Тэг бүх ер нь спортоор хичээлдэг, спорт тайртай манай дугааруудыг үздэг, эм спорттой хамт байдаг эмэгтэйчүүдтэй, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг мэндийг Чи ялгачлаа тий. Манайхыг үздэг бол нөөцдөг. За бүгдэнд нь хэрэгтэй. За Өнөөдрийн дугаар дээр манай бас нэг хүмүүс байхгүй бид ингээ гоё инээгээд эхлүүлж байна. Моохот өмнө байсаа уурж эхэлдэг байсан юм байж. За бидний өнөөдрийн ярилцах эхний сэдв удирдлагын шагналуудыг өнгөрсөн дугаар дээр хэдүүлээ. Ерөнхийдөө таамгууд өгөө явж байсан шүү дээ. Надаас баг бусдна. Чинд бодох малгал гэсэн шүү дээ. Тэ мэдгүй л байсан юм шиг. Гэхдээ би мэдгүй чинь юун дээр тэгээд лээ. Бодсон юм алгал гэж. 6-д тоглолт гэсэн чинь бодсон юм алгал Тийм гэж. шүү дээ. За ямар ч тач удирдлагын шагналууд тодорсон байна. Тэрэн дээр ярилцаа явъя. Ер нь таамгууд хэр таарав зөөрөв. Өсгөөгийн таамгууд нилээн баттай хантай байлаа шүү дээ. Тэг яг л миний таамгаснаар болсон. Цочлооч юм а чи. Ер нь таамгаснаар болсон. Аа. Тэг авах хөстө хүмүүс нь авлаа. Мэдээж одоо шагнал жил болгоно шагнал дээр те хүмүүс өөрсдийн байр суурийг илэрхийлж Янз бүрийн янз бүрийн үнцэг гаргадаг те. Тэгээд эцэст нь бол шийдвэр гараад бүх тамирчид авсан. Тэгээд хамгийн онцлог шагнал болох мэдээж MVP-г Чичрати Эрдэнэ цогт авсан бол одоо ард түмний MVP гэдэг нь маш олон жил явсан бол энэ удаа одоо үйлдвэрлэлд үнэхээр онцгой байж MVP-г авсанд нь бас хүмүүс олон жил сэтгэлдээ одоо тээсэн тэр юу н тайлгарсан баха. Ган гачих те. За Монголын саксон бөмбөгийн үндэсний дээдлэгийн 2025-аас 26 оны шилдэгүүд тодорчлоо те. За эхнээс нь дурдаад явчих те. Шилдэг 6 дахь тоглогчоор хаан шавхрууд багт нэгдсэн Батуйг тодорсон байна. За удирдлагын эхлэлийг BCH Knights багаас эхлүүлсэн. Өнгөрсөн жил биш л Метал багтаа хамт зүтгэж хагаад Knights баг руу үндсэн гэрээгээр ирээд за удирдлагын дундаараас хаан шавхрууд багт очоод ингээд амжилтанд тэр дороо ахиад минут жолдоод за тэгээд явсаар байгаа тэгээд шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг хүртлээ те. За энэ дээр ямар байр суурьтай байна? Ер нь бол одоо дасгалжуулагч те. Одоо тулга дасгалжуулагч юм сан гарын шавь те. За тэгээд тулга дасгалжуулагч ер нь талбайд яаж ашиглахаа мэддэг юм байна. Яаж тоглоулахаа мэддэг юм байна. Тэгээд тэр ч утгаараа бас минут чих болтлоо. Тэгээд амжилт нь бас үнэхээр сайн эхлэв те. Одоо 6 дахь тоглогч боллоо те. 6 дахь тоглогч ер нь бол талбай дээр сэлгэнээс гардаг гэж хүмүүс боддоо шүү дээ. Гэхдээ ямар маш чухал тоглогч вэ гэдэг одоо байрал дээр те гэдэг одоо ер нь бол NBA маш олон тоглогч баталсан байдаг ч за хамгийн том жишээг бол Manu Ginobili ярьж болж байна те. 6 дахь тоглогч ямар чухал вэ гэдгийг бол ер нь баг өөрчлөө хийсэн шүү дээ. Ер нь хүмүүсийн бодлыг те. За Батуйг ч гэсэн энэ нөлөөг бол хаан шавхрууд багт маш томоор үзүүлсэн. Тэмдэж хаан шавхрууд баг плей-оффтоос дээгүүр байраар бидний төсөөлж ирсэн үстэй дээгүүр байраар гараад одоо ингээд BCH Knights багт өрсөлдөд явж байна. Батуйгийн шагналыг авсанд бол би бол нэг гайхгүй байна. Үнээр авах хөстө тоглогч үнээр хийдэг талбай дээр байхдаа дандаа зоригтой тоглолтоо үзүүлдэг. Гэхдээ 6 дахь тоглогчийн хувьд Батуйгтай хамгийн хүчтэй өрсөлдсөн тоглогчийг хин гэж бодож байна. Төшөг 2 л гэж бодож байна. 2 хэрэг. Тий, ер нь 2 хэрэг. Тэгээд бодносын тулгач гэсэн бас байгаа шин. Бодносын тулгач нь гараа штгөө. Гараа илүү. Гараа. Энийг харин бодносын харин нөгөө хэдээс авч болж байгаа байхгүй. Гэхдээ даач нөгөө зэрэг 12 сард ороод ирсэн тий. Энэ бол юм хэрэг үү? Монх ч юм уу тий. Дек ч юм уу. Болох боломжтой байсан. Яг тэр чинь бүрэлдэхүүн нөгөөсөө маш одоо зузаан байсан шүү дээ. Тий, Батуйгийн хувьд бол нөгөө нэг өстой жижигхэн биетэй санчар гэж ярьдаг нөгөө зүрхэн зориг байна те. Тулсан үед донглын санчар гэдэг шиг л яг нэг тиймэрхүү одоо менталити бас дотор нь байдсан болоо гэж харагддаг. Тэгэхээр энэ шагналыг авсанд баяр хүргэе. Ямар тач гоё шагнал авсан байна. Харин түүний дараагийн яригдах шагнал бол шилдэг амжилтанд агсан тоглогч Барсуулд хасын хөлгүүд багийн довтлогч холбоон тоглогч. За өмнөх дугаар дээр хэлжсэн те болдог бол Барсаа төгчмөр байна гэдэг. Тэгээд авлаа. Хүмүүс статистик үзүүл тийм ахаагүй юм шүү гэж яриад байсан. Яг өндөө бол статистикаар бол хангалттай агсан байгаа. Дамжуулт нь 2-оор нэмэгдсэн гэдэг бол холбоон тогтчийн байралд бол маш өндөр дамжуулт шүү дээ. За 2-оор нэмэгдсэн байсан оноо дунджаар шүү дээ. Оноо 4-өөр агсан байна. 12-аар хэдийг авчихсан бол энэ жил 15-аар ийдгээд бараг дөрвөлөө төгсөн оноо. Тий 4 бүхэл оноогоор хин те. За мөн дээрээс нь юу товтлогооны хөв өндөр болсон байна. Самбар илүү болсон байна. Стил илүү болсон байна. Инхээр ч одоо яалтчгүй асан үлгүүд багийн
амин зүрх болчлоо шүү дээ. Барса бол ер нь бол. За Барсагийн шагналыг авсанд бол би хувьдаа маш их баяртай байна. Мэдээж MVP-ийн төвшөнд яригдчихснүүд бол яригдчихсэн. Тэгэхдээ шилдэг амжилтанд тагсан тоглогчийг аавна гэдэг бол залуу тамирчны хувьд бол маш том шагнал байдаг. За зөвхөн дээдлийн тоглолт гэлтгүү. ESL, BSL-ийн өнгөрсөн тоглолтуудаар харахад бол Барс эрдэнэ ямар том зүрхтэй Барсагийн одоо тоглолтууд ямар том зүрхтэй тий ямар клатч мөчүүд ямар гайхалтай тоглолтуудыг үзүүлж байгаа бүгдийг мэдж байгаа. Тэгэхээр бол Барсагийн шагналыг авсанд бол миний хувьд бол баяртай байна. Тэгээд одоо плей-оффт ч гэсэн өөрийгөө бас харуулсаар явж ин да. Тий, одоо ч гэсэн харуулсаар л явж ин да. Одоо өнгөрсөн жил Болкагийн шагналыг авсан тий. За Болкач тэгээд тоглолт шагналаа авсны дараа жил MVP-ийн төвшөнд өрсөлдөн өнгөрсөн жил бас л MVP-ийн төвшөнд ярьжсэн. Барсаач гэсэн жил бас яг MVP-ийн төвшөнд ярьжсэн. Тэгтээ одоо шилдэг амжилт нэгсэн тоглогч боллоо. Ер нь тэгээд нэг холбогчийн байрлалаар тоглож байгаа. Одоо дараалал 2 жил холбогчийн байрлалаар тоглогч нар авчлаа тий. Тэгээ энэ шагналыг бас зүгээр Барсаг тодорхойлоод нэг хэлэх зүгээр өгүүлбэрүүл гэвэл шигшээгийн хэмжээний холбогчоо тий гарааны 1 2 гэж яригдах хэмжээнд яригч гэдгэн л энэ тоглогчийг хэрэг шатаагсан гэдгийг л харуулчихж байгаа гэж байна. Болко юу Барса ил гэж одоо тий шигшээ дээр Болко нэг Барса нэг үл гэж одоо зүгээр яригдаад эхэлсэн байна шүү дээ. Тэгээ ялангуяа олон улсын төвшөнд тий клубүүдийн одоо Ази аваргын клубүүдийн эсрэг ямар гайхалтай тоглолт үзүүлснийг бүгд мэдчихэж шүү дээ. Одоо BCL East Asian Super League-с гадна нөгөө оюутны олон улсын тэмцээн дээр ч бас галзуурсан шүү дээ. Тэрийг одоо биднээс марцчихлахгүй шүү дээ. Одоо ингээл FIBA-гийн highlight, FIBA Asia-гийн highlight ч юм уу тий одоо ESL-ийн highlight, BSL-ийн highlight тэр нь Барса бол батараа нэг тоглолт. Гэхдээ одоо East Asian Super League-ийн постэр дээр Барса төлөх байгаа юм шүү дээ. Одоо постэр Азаа байгаа, Барса байгаа тий. Тэгэхээр тэгэл бодолтой. Ер нь ямар шүү тамирчны highlight гэдэг оруултын. Үнэхээр өндөр үзүүлэлттэй багаж манлайлж байгаа тий гайхалтай тоглолтуудыг үзүүлж байгаа тэр залт малт тэр хууралт мууралт тэр доор орж байгаа тэр Барсаал нэрээ амар байгаа шүү үнэхээр мундаг байгаа. Тэгээ одоо яг нэг үеийн төлөөллүүд өнгөрсөн жил тий Азаа энэ жил ингээ Барса одоо араас нь бас нэг ярих нэг тоглож байгаа тий нэг үеийн төлөөллүүд байна. Авах боломжтой байсан тоглолчдоос гэвэл ер нь энийг гэж бодож байна. Ер нь бол яг бас нэг хоёр ихний нэг штэ. Бид нар өмнөх таамаг дээр бас ярьжсэн дээ тулга, элбийн тулга. Энэ үйлрэл ямар хэмжээнд тоглож байгаа вэ? Өөрийгөө яаж харуулж байгаа вэ? Тэ зохон бродерс багт. Үнэхээр бас оноо авалтан дээр өөрийгөө бас харуулж чадж байгаа тоглож байна. Тэгэхээр хоёр ихэр маань бас үнэхээр гоё амжилттай байна. Яг миний хувьд бол өгжсэн таамаг бол би тулгыг авах болов гэж харсан. Статын хувьд бол үнэхээр маш сайн гисэн байсан. Олж байгаа минут ч гэсэн энэ жил бас нэлээд сайн олдож байна. Бродерс бас өөрийгөө харуулж чадж байна. Тэр ч утгаараа итгэж байна. Нэг самбарын тоглогч төшөх тоглог яриад нэ тий. Амар өсрөнэ тий. Тэр хоёрын тесрэлт ёо. Яаж хөвчөөрөө тэгж хоёр ихэр төсөөлөнгүү тий. Ер нь төвийн тоглогч нар бол ардан тэр гарч ирээд авчихна ер нь бодохгүй тий. Тийм шүү дээ. Араас нь гарч ирээд татгаад авчихсан. Хатгаа эсвэл хавж хаттай гаргаж маргачаад байгаа шүү дээ. Хоорондоо өсөрч өсрүүл яа тийм тий. Хоёр дахь боломж болгож гайхалтай гаргаж чамаа. За дараагийн шагнал бол шилдэг олон улсын тоглогч BCH Knights багийн Дэвион Варан. Тийм ээ. За энэ өстө маргаангүй байсан бах уу? Өдөрлөл ихснээс хойш өдрөл дуустал жигд маш жигд тоглож оноо авалтаар ихний хоёрч явж байгаа. За мөн дээрээс нь ассист, самбар тий бөмбөг тасгах үзүүлэлтээр бүгд ихний тавт багтцсан байгаа. Ер нь бол Монголд ирээл өөрөө ямар тоглогч вэ гэдгийг харуулсан шин. Ямар гоё тесрэлттэй, ямар гоё тоглогч вэ гэдгийг харуулсан. За яг тэр амжилтаа барьж явж удирлыг ер нь бол дуусгасан. Тийм. Тэгээд BCH Knights багч удирлын ихэнх хугацаанд ер нь бол нэгт ирэмблэгдэж явлаа шүү дээ. Тэр Warren-ы нөлөө бол маш Warren-ы нөлөө маш их байгаа. Тэгээд зөв импортоо авчирсан гэдгээс батлаад ингээд ихний 3-аар гарчлаа тий. За бас нэгэн бараг л ойлгомжтой шагналыг хүртсэн тамирчид дурдах гэж байна. Энэ бол шилдэг шинэ руки тоглогч. Өсөх хоёр авсан байна. Хаан Шогроод багийн тоглогч. Тань аймда. За энэ дээр бол өстой маргаангүй байсан баха. Удирлыг эхлээс тий. Гэхдээ яг нөгөө хүмүүсийн хүлээлт бол хөвчлээ одоо удирдал эхлэхээс өмнө нэг хамрагч юм уу өсөж ирсэн тий. Ер нь бол дэшегээ үүсэх баха. Яг удирдлын дундаас ч гэх юм уу ням цагт бас нэлээд хүчтэй орж ирсэн. Гэхдээ өсөх хоёр бол удирдлын эхнээс л харуулсан. Тоглогчдоо бодвол илүү боломжтой, минуттай тий. Багын ч гэсэн илүү одоо потенциалтай байж чадлаа шүү дээ. Өөрийнх нь хувьд тий. Ер нь бол одоо хаан шонхруудын удирдлын төсөл маш гоё болсон тий. Ер нь өсгөө зөв багтаа, зөв цагтаа, зөв тасалж өгч удирдлага дээр очиж байгаа байхгүй. Тэгэл яг тэр тоглолтын арга барилуугаа харуулж чадж байна. За тэгээд сая нөгөө нэг BCH-ийг хоцсны дараах ярилцлага дээр бас хэлсэн байлээ. Оюутны лиг тоглодог байхдаа би 4 дээр тоглодог байсан. Одоо бол 3 дээр илүү тоглож байгаа. За тэгээд
самраас бөмбөг авахгүй ч хичээж байгаа. Тэгээ өөрийгөө дайчилж байгаа гэдгийг ер нь бол хэлсэн байлээ. Тэр нь ч бас үр нөлөөгөө өгч одоо BCH-ийг бас тэр тоглолтод очсон. Ер нь улиралд өсгөө маань ямар одоо манай өсгөө маань ямар гоё тоглолт үзүүлж байгаа л. Даваа тал гэвэл өсгөөч өөрөө 2002 оных. Тэгэхээр нөгөө хэдийгээ бодвол арай илүү туршлагатай. Солонгос бүртгэл хийж байгаад ирсэн. Бүр Солонгосын багт хүртэл нэгтгэж уул нүүдсэн байлээ. Гэхдээ боломж олдоогүй юм байлээ. Тэгтээ аль хэдийн бэлэн болцсон тоглогч орж ирснээрээ. Нэг бэлэн одоо хэдүүлээ ярьдэн штэ рүүки тоглогчийг юм би тэр ч юм уу те ярихаар 4 жил сураад ороод ирсэн тамирчид арай илүү өгдөг те. Юм ойлгох дууссан тийм хөлдүрээд мэддэг ч болсон. Энд бас нэг нас яваад бас нэг туршлага суугаад байна штэ. Толгойд ажилладаг болсон. Тэр нь бас илүү даваа тал болсон болоо гэж бодож байна. За тэгээд нэмээд энэ жилийн драфтыг дүгнээд хэлэхэд бол эхний 3 байр болох одоо сая хэллээ. Инх амар нэм цогт өс 2 3 бол үнэхээр ялч онцгой байлаа. За инх амар бол улирлын төгсөлд өөрөө ямар потенциалтай тоглож байгаа гэдгийг баталж харууллаа. За нэм цогт бол улирлын дундаас эхлээд Miners багийн үндсэн ротейшн бүр яг хөлбөр дээр гарч ирдэг тамирчин болчлоо шүү дээ. Одоо бүр энэ плей-офф дээр ямар сайн хамгаалагч вэ, ямар сайн шидэгч вэ, ямар одоо толгойтой тоглогч вэ гэдгийг баталж харуулж байна. Ялангуяа хамгаалтан дээр тийм ээ. Тэгээ хэдүүлээ плей-оффын тоглолт ярихад бас илүү ярих бах тий. Тэгэхээр энэ жилийн драфтыг бол би бас өнгөрсөн жилийн драфт яа. Тийм. Тэгээ өнгөрсөн жилийн драфтыг цөөн бөгөөд чанартай болчлоо гэж бодож байна. Эсэргээр миний нэг хэлэх гээд байгаа үнцг нь одоо яг сая хэллээ шүү дээ 2002 оных. Барса Азаа эндэртэй яг нэг үе те. Тэгээ нэг оны тэмцээн гэж яддаг бол одоо байдаг штэ. Тэгэхээр яг энэ оныхан бол бас үнэхээр одоо Монголын саксыг хөнгөлөх тамирчилсан гэсэн Барса Азаа. За тэгээ одоо шилдэг руки тоглож болж байгаа өсгөө. Тимдэж өсгөө 2 үндсэн шгшээ багийн бүрэлдэхүүн дуудагдсан. Өргөдсөн бүрэлдэхүүн дуудагдсан. Би бараг өсгөөг багтчихголоо гэж бодож байна ер нь бол. Тэр юм бол бид нар одоо ирээд шгшээ тарах нь шүү дээ. Яг гоо би нэг хальт зүгээр энэ шагналтай талимдуулна нэг дали юм ярих гэдэг юм л та. Хэдүүлээ одоо Улаанбаатар кафедраа ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд яг би зүгээр бодсон байхгүй энэ хүүхдүүдээс ер нь бол ингээд гоё нүдэнд харагдаж байгаа тодорч харагдаж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Тэдгээр хүүхдүүдээс хідэн ингээд гоё драфтад ороод ингээд шилдэг тоглогч монголч ингээд нэрлэгдээ явах бол гээд ингээд бодохоор айгүй тийм нэг гоё надад бол хүлээлт үүсчихэд байгаа. Тэгэхээр ингээд Улаанбаатар кафег зүгээр хальт ингээд дуртахад энэ хэмжээний өсгөө шиг хэмжээний тоглогч нар дахиад энэ 10 жилийн одоо хүүхдүүд дахиад байж л байгаа. Тэгэхээр хурдан ороод ирээсэ. Тэгэх юм бол тэгээ бүр үе бүтэн солигдоод айгүй Монголоос гсэн бомб сонирхолтой болох юм болоо зүгээр. Дахиад нэг бүр левел ихсэн. Одоо тэгээ харалтаа бидний Улаанбаатар кафедрээс тэр Багнуурын 4 хүүхэдтэй U16-гийн шгшээд дуудагдсан 4 хүүхэд байна. Замун хэрдэн байна гэдэг нэрлээд байвал ингээд бид нар тоглож нэрлээд байгаа шүү дээ. Бараг л миний бодлоор одоо бараг л бүгд л драфтад нэрээ өгөөд тэглэгт бид нар харах гэж бодож байгаа тийм тоглож шүү дээ. Тэгтээ эн чинь зөвхөн юу шүү дээ. Яг нь сакс тэгээд Улаанбаатар хот их шүү дээ. Тэнгүүд чинь дахиад нөгөө нэг бусад аймагуудаас ороод ирэх юм бол яа үнэхээр сонирхолтой. Тэгэхээр манай Монголын саксын бөмбөгийн хөгжил бүр гоё болж байгаа шүү дээ. Руки болсон гэж бид нэг подкаст дээр яриасаж байгаа юм бол Улаанбаатар кафедраа ажиллаж байсан. Тэр өөхөд анхан ажиллаж иж билээ тэр. Тэр ер нь бол удахгүй тий. Удахгүй тий. Тэгээ Руки оф дээр шагналыг авсан тамирч ер нь бол лигийн нүүр царай болох магадлал маш өндөртэй байдаг тий. Одоо Азаа гэдүүлээ харж байна тий. Тэгэхээр энэ жилийн шагналыг авсан өсгөө хоёрынхаа одоо дараагийн тоглолтууд намжуулсан бүр улам хөгжих боломжтой потенциалтай юм тоглож байгаа болохоор гоё байна да. За дараагийн дасгалжуулагч шууд зарчлаа тий. Шилдэг дасгалжуулагч 25-26 оны шилдэг дасгалжуулагчаар BCH Knights багийн дасгалжуулагч Юрис Васильевич авлаа. За энэ бас баг нэг мархаангүй байсан баха. Улирлыг эхнээс нь төгсгөл хүртэл тасалжуулсан. Одоо хүртэл өдөртэй явж байгаа. За тэгээд дээрэс нь баг нь эхний 3-аар шалгарсан. За гэдэг амжилтуудаар ч юм уу те. Бас маргаан. За үнэхээр яг маргаан өрсөлдөөнд орж ирэх гэвэл хасын үлгүүд багийн талигаач тасгалжуулагч орж ирэх байлаа. Тий. Тэгээд шагналч гэсэн бас нүдэ болсон л гэж бодож байна. За дараагийн харуулаарай. За шилдэг хамгаалан тоглогч гав игийн дүлгөн SJFs багийн шин зэрэг. Шин зэрэг. Бид чинь нэг эхлээд нөгөө нэг юу байсан чинь журмын мэдгүй байж байгаа руки мөрөг гэж ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь руки болох заавал драфтлагдсан байх хэвээр тэр тоглогчдоос сонгох хэвээр бүр ингээд баг 3 шагнал дүлгөнд ч өгчих гээдсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд яалч ч авах хэвээр хүн л авлаа. За дүлгөн бол бүр MVP хэмжээнд тоглосон. MVP авах ч магадaltaй байсан те. Бас өндрөөр юу яасан чагсажсэн. За дүлгөөний хамгаалт бол мэдээж SJFs багийн
маш том одоо давуу тал болсон. Ялангуяа будагтай талбай хамгаалалт. За манай Монголын дээд лигийн багууд их 5 номерууд ер нь л импортууд байдаг те. Тэгэхэд импортуудаа алдчихж байгаа цөөхөн хэдэн Монгол тоглогчдын нэг нь гав игийн дүлгөөн байла. Бүр импортуудаас ч илүү статистик үзүүлэлт талбай дээр бас бичигддэггүй одоо эффективс үзүүлэлтүүдийг үзүүллээ те. Дүлгөөний самбар, хаалт те довтлогоотой ч бас одоо юу ярих вэ? Бүх одоо ирсэн Аз болон гадаад импортуудтай дүлгөөнлөлд алдчихлаа шүү. Дүлгөөн л болж. Одоо манай Монголд ямар өндөр ур чадвартай импортууд ирж байгааг бид нар харж байна. Одоо Wesley өнгөрсөн жил юу болж ирсэн те? Шилдэг импорт тоглож байсан. Тэгэхэд Thomas Robinson. За Thomas Robinson-ийн багийнх намтарч. За тэгэл одоо Devin Warren, Ward энэ гэдэг энэ том тоглогч. Энэ том нэр одоо бүгд хэд тоглоно гэдэг байгаа шүү. Тэгэхээр энэ том тоглогчтой тулж байгаа 5 номерын тоглогч. Манай Монгол хамгийн гол нь. Манай Монголын 5 номер дээр аль цагаасаа бүр асуудалтай. Одоо 5 номер дутуу гэж ярьдаг байсан бол одоо дүлгөөн гараад ирсэн баг бид нар айхгүй шин. Тэгээ энэ тамирчин бид нар шигшээ багт 5 номер дээр харна гэхээр үнэхээр бас гоё байна. Тэгээд тэр импортуудад тоглоод үр нөлөөгөө үзүүлж байна. Хамгаалж чадж байна. Тийм ч учраас шилдэг хамгаалалт тоглож болсон баг гэж байна. Өнгөрсөн удирлын хувьд шилдэг хамгаалалтын тоглогч болон MVP-г Азаа авсан. За Азааг залуу байна, эрт өглөө айгүй олон яриа гарч лээсэн л та. Гэхдээ шигшээ дуудагдах угаасаа потенциалтай дахиад хөгжих боломжтой тоглогч гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Яг түүнтэй адилхан гавьгийн дүлгөөн бол энэ жил бас хамгаалалтын тоглогчийг авлаа. Бүр эхний жилдээ тоглосон тоглолттой. Тэгэхээр эх жил ч гэсэн MVP-гийн хэмжээнд дахин яригдах боломжтой. Тэгэнгүүтээ сая нэрлэгдсэн Аз 2 болон дүлгөөн гэсэн хоёр нэрийг 4 болон 5 номер дээр шигшээгийн бүрэлдэхүүнд талбай дээр хамт харах нь үнэхээр фэнүүд бидний хувьд сайхан одоо зураглал гэж төсөөлөгдөд байгаа байхгүй. Яг зэрэг ингээл Монгол тоглож байгаа бодол та. 1 номер дээр гэсэн чинь одоо ингээл өнгөрсөн жилийн MIP 2 тамирч Волка Барса. Тэгээд 5 номер 4 5 номер дээр Назаа дүлгөөн. За тэгээ Эрдэнэ цогт гээл 3 номер дээр гээл яриад явах нь шүү дээ. 2 юм уу 3 номер дээр гээл. Тэгэхээр манай Монголын одоо саксны тамирчдын ур чадвар ямар төвшөнд ахиж байгаа энэ одоо шагналуудын өрсөлдөөн дээр бид харж болж шүү дээ. За энэ шагналт дээр яг өрсөлдөжсэн хүмүүс гэвэл мэдээж Азаа байгаа тийм өнгөрсөн жилийн бас энэ шагналыг авсан. Зам дээрээс нь бас Барса явж болж байна тийм. Гэх мэтчлэн. За би Азаа Барса хоёрыг яагаад онцлоод байна гэхээр энэ хоёрын зөвхөн Монголын дээдлийг гэлтгүү одоо клубүүдийн төвшөнд дэх олон улсын тоглолтуудад үнэхээр өөрсдөө баталчлаа. ESL болон BSL дээр тийм BCL дээр Азаг хэдүүлээ тэр эхний 3 тоглох хэсгүүд дараа чожсон тоглолтын дээр Азаа Барса ESD дээр ямар амар хамгаалтайсныг харсан шүү дээ. Ялангуяа Бөмбөг залаад оронгууд Азагийн өдөөс бол орохгүй. Шууд ингээд тойроо гарсан. Нэг NBA-гээр болоод нэг Вембигийн өдөөс ороод байгаа юм уу тий. За тэр хаалтууд, за тэр Барсагийн бөмбөг тасалтууд, Барсагийн бас тэр хамгаалтууд тий. Ямар гайхалтай албарх Токио дээр хийсэн тоглолт дээр ялангуяа тий. Бүр ур чугам руу бүр ингээд шахаж хамгаал. Одоо нэг лиг дээр Бродерсийн шиг хийдэг хамгаалт тий. Ерөнхийдөө л ингээд тоглоомын бүс рүү ороод эренгүүт нь л дарамтлаад эхэлж байгаа тэр хамгаалтууд байсан. Үнэхээр амар эс тий. Тэгээ эсрэг багийн тактууд ч гэсэн Азааг шатаах гэж одоо баг бүх багууд үздэг боллоо шүү дээ. Өмнө бид нар дээд лиг дээр зөвхөн Азаа ингээд шатаагаал ингээд төвийн байл гэдэг чи өөрөө одоо баг л ер нь бас л бөхөрхөө шүү дээ ер нь тий. Маш олон контакт үүсэн тий. Маш олон байрлал нөлөөх тэмцлүүд явуун тий. Бичний тулаан өсвөлөөс зурх тэр би хаа маань ингээд улаан нэлэг болцсон тий. Тэгэд бол бусад одоо олон улсын клубүүд Азааг дээр бол анхаарал хэлэдэ хандуулсан. Азааг шатаах гэж маш олон үйлдэлж байгаа хэдүүлээ өмнөх тоглолтууд төр ч гэсэн харсан. Тэгэхээр бас шилдэг хамгаалалтын тоглогч нар яахалчгүй Хасын үлгүүд багийн Азаа Барса 2 бас өрсөлдөжсөн байхаа л гэж бодож байна. Энэ өрсөлдөө өвчтэй байсан тий. За сүүлийн шагналыг ирмүний нэг гоё зарлаа та. UFC-гийн тулааныг гарч байгаа шиг. Эрхэм мөндөд үзэгчтэй Монгол улсын 2025-аас 26 оны сагсан бөмбөгийн дээдлигийн үндсэндээ тоглогч Очротын Эрдэнэ цогт тодорлоо. BCH Nice багийн яхагч. За Stardom-ийн MVP гэж олон жил дуудуулж явсны эцэст энэхүү шагналыг нэр төртөөгөр авлаа. Гар дээр гардаж авлаа. Нэр нь бичигдлээ. Хүмүүс ухааллаа. Зарим нэг хүмүүс нулимс тусууллаа. Тий, ер нь бол түрүүн бид нэр ихэнд ярьжсэн те. Одоо сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөгийн сентроо чүн болгоны басан хэлж ийсэн. Тэгээ энэ хүнийг авчаасаа гэж харж исэн шагналыг одоо гардаж авлаа. Тий. Эний ард нэг энэ киноны хэсгийг л тавьмаар байна. Мөн чи хүлээсэн дээ гэж. Ээж хэлүүлсэн шүү гэдэг. Энийг тавьчаарай. Мөн чи хүлээсэн дээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн. За тэгээд
ер нь бол MVP-ийн өрсөлдөөнд жил болгон яригддаг. За хүмүүсийн ярьдгаар бол 3 4 ч удаа авах боломжтой жилүүд байсан гэж ярьдаг. За тэгээд мэдээж чинь болоод өнгөрсөн зүйл те. Энэ жил үнэхээр MVP-ийн төвшөнд тоглолоо. Бага манлайллаа. Нөгөө нэг ярианаас гарахгүй байх те. Энэ шагнал дээр бол өрсөлдөөн байсан. Тэ ялч гавын дүлгэн бол энэ өрсөлдөөнд орж ирж илаа. За мэдээж бас Барса юу, Азаа юу гэдэг чинь бас их төтөс ч гэсэн бас өрсөлдөөн байлаа те. Хамгийн том өрсөлдөөн бол мэдээж гавын дүлгэн байсан гэж бодож байна. Оноо авалт самбраар Монгол олчтой тэргүүлсэн те. Баг нэгний 3 бүр үйлрлийг өсгөлтийг тэргүүлээд гараад ирсэн, нэг дөрөөр гараад ирсэн. Гэ бодохоор дүлгэн бол авч болж Эрдэнэ зөгтөйг өмөөрөхний шалтгаан би өнгөрсөн дугаар дээр ч гэсэн хэлжсэн те. Оноо авалт нь буурсан ч гэсэн дамжуулалтаар Монгол олчтой тэргүүлсэн. Тоглооны хуваар бас өндөр байгаа. За мөн дээрээс нь зөвхөн тоглооны хувь гэлтгөө Асын зайн шидэлт болон Асын зайн шидэлт дээрээ тэргүүлсэн. Тэгээд хүмүүх тасалт хамгаалтуудаараа талбай дээр байгаа нэмэх зүйлүүд дээр efficiency гэрч гисэн илүү байгаа учраас ингээд энэ шагналыг авлаа да. Би нөгөө нэг өмнө бас нэг ярьжсэн ба. Одоо Эрдэнэ цагт улирлын ихнээс л яг холбогчийн байрал дээр дутуу байгаа гэдэг. Тэгээ дутуу орон зайгаа нөхөхийн тулд өөрөө тэр оноо авах гэдэг өнө байр суурь хойшин тавиад дамжуулъя гэж. Илүү одоо бус тоглогч нараа тоглоулъя гэдэг тийм менталити талбай дээр гарч ирж байгаа гэх. Зөв тэрийг харахад л үнэхээр яг бахарч ирсэн. Тэрийг сонсчоод үнэхээр яг багаа гэсэн одоо бас хувийн карьер байж болно шүү дээ. Одоо MVP өрсөлдөөн би жил болгоо ярьдаг энэ жил MVP дээрээ гэл оноод бас өрсөлдөөн. Тэгэхэд тэр байр суурь хойшин тавиад дамжуулъя багийнхаа төлөө гэдэг сэтгэл зүрхтэй нэг их маш их таалагдж байна. Тэгэхээр энэ үний бас нэг үнц нь MVP авсан гол шалтгаан энд болов гэж хараад байна. Тийм үнэ. Зогтойг бол бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Оноо авахыг хүсвэл ямар уур чадвартай тоглогч вүлээ те. Тэр үйл мэдчихэж байгаа. Гэхдээ бас бага тоглоулаа хийгээд энэ чинь оноочтой дамжуулалтаар ингээд лигийг тэргүүлчихлээ шүү дээ. Бүх Монгол гарч тэргүүлчихлээ шүү дээ. Ингээд зогтойг авсанд бол баяртай байна уу. За ингээд улирлын 2025-26 оны улирлын шагналууд эзэндээ бүгд очисон. За ерхий зургаар нь харахад мархахаар бүр тас үгүй гэсэн тийм номинац ер нь харагдахгүй шүү дээ. Ер нь л хэдүүлээ бас өнгөрсөн дугаар дээр таамаглаж ирсэн хул хэлсэн байх шүү. Чи таамагтал ялангуяа их ойртлаа. Тэгээ ер нь одоо ингээ харах юм бол BCH Knights баг 3 одоо шагналтай. Улирлын 3 шагналыг бас бол Хаан Шохрууд баг 2, SGF болон Хасын үлгүүд баг 1-1 шагнал үртжээ. Тэгэхээр зөв миний зүгээр эндээс харж байгаа нь BCH Knights энэ улирлын амжилт те. Улирлын ихнээс энэ зунаас эхэлсэн одоо яг тэр хөдөлгөөнүүд одоо энэ жил энэ үйлрэл ямар амжилттай байгааг энэ шагналууд дээрээс бас хааж дүнж болох юм болоо гэж харж байна. Тийм шүү дээ. Ерөнхийдөө том шагналуудыг нэлээд төгсөн шүү дээ. Тэгээ одоо энэ цуурлаа шүү дээ. BCH нь Хаан Шонхруудын цуврал талбай дээр ингээд 5 шагналтай тавьж тоглож шүү дээ. За шагналууд яг гардуулах үед плей-оффын 2 болон 3 дахь тоглолтууд ерөнхийдөө бас өнгөрсөн дугаараас хойшоо болсон байна. За тэгэхээр шууд Еврогой плей-оффын яриараа орё гэж бодлоо. Эхний цуврал SG Ibs Завхан Brothers. Эхний тоглолтод ярьсан зүйлсээс юу өөрчлөгдөв? Өөр дахиж дууртах зүйлс юу гарч ирв? За өмнөх дугаар дээр би хэлжсэн те 1-0 болсны дараа ер нь л SG Ibs аваа залах юм байна гэж хүмүүс ярьсан шүү дээ. Brothers-ийн хамгаалт иввэ. Үнэхээр тэр хамгаалтаа яг нэгт хийгээд хамгаалтныхаа дараа товтлогоо хийж чадвал Brothers аюултай баг гэдгийг яг 2 дахь тоглолтод дээр батллаа. Лигийг оноо авалтаар тэргүүлж байгаа багт бүтэн нэг үед 6 оноо алтлаа. Brothers-ын болохгүй байгаа нэг зүйл нь ерөөсөл ихний үе болчиход байна. Ихний үе дээр баг 17 хүртэл онооны зөрөө үүссэн үү 10 те. Нэлээд өндөр онооны зөрүүтэй. 2 3 дахь үе дээр үнэхээр хамгаалт нь болоод тэр одоо хамгаалтны дараах ирчүүч гэдэг нэг зүйл байдаг да тийм одоо фейс гэж ярьдаг да химлээ фейстэй хамт олоод авцсан баг ямар аюултай гэдэг Brothers харуулад цуурлыг 1-1 болгоод тэнцүүлчихлээ. За тэр тоглолтын дээр одоо басан дэрч те үнэхээр галзаар тэр 3 оноо шидэлтүүд дараасан шидэлтүүдийг амжилттай болсон. Тэр бол одоо багта маш гоё сэргэлтийг авчирч байгаа шүү те. Баскагийн өгсөн ярьцлага ч гэсэн хүмүүс анхаарал маш татсан. Бүр вайрлсан те. Тэрний тоглолтын яг өмнөх нь мөнгөчнгийн одоо SG багийн эзэн мөнгөчнгийн оруулсан стори бас хүмүүсийн анхаарлыг татсан те. Шууд дараагийн зурлаа яриад эхэлсэн. Агуулгатай зүйл ярьсан. Энэ мэдээж эн чинь үндсээ дээдлийн плей-офф хизээч нэгээр гарсан баг 8 гарсан баг 4-0 ч юм уу те. Шүрдэн гэсэн хууль байхгүй. Мэдээж эн чинь плей-оффд орсон баг. Бөмбөг бөөрхий мэдээж маш өндөр өрсөлдөөнтэй Жансата баг л гарч ирж байгаа шүү дээ. Ингээд тэрийг одоо ницаасан үйлчлэг баасан дорчсон тэрийг ярьсан дээр хэлсэн бид нэр ингээ байхгүй юм шиг үл хөдлөгч ингэж яриад байна. Бидний цувралд байгаа шүү. Завхан Brothers гэдэг баг байгаа шүү гэдгийг автобустанд буцаалаа та. Тэр татаас. Энэ AI биш гэсэн үнэхээр гоё дээ. Тэр пост гоё байсан ш. Автобустанд буцаалаа гэж оруулсан. За цуврал 1-1 болоод тэнцээ шууд энэ цувралыг яриад явчих уу. Тэгээ дараагийн тоглолт шууд ярьчихэд тий.
За цуврал 1-1 болоод тэнцэх үед Эпс маш том одоо юу ирж байгаа шүү дээ. Мэдээж дарамтчтай. Юу нь эвгүй шүү. За Эпс ч өөрөө трауматай баг тий. 3-0-оос эргүүлээд ирсэн хэцүү шүү дээ. Тий, өнгөрсөн одоо гашуун түүх байна. Тий, гашуун түүх 2 жил дараалал тэргүүлж явсан зурлаа алдчихсан багийн хувьд бол бас болохгүй гэдэг. Хамгийн сайн ойлгож байгаа баг нь Эпс байх хэрэгтэй байхгүй. За тэр ч гэсэн 2 3 дахь тоглолтын дээр тэрийг ойлгож орж ирсэн. 3 дахь тоглолтын дээр үнэхээр багаараа маш жид тоглосон. Ихэнх 3 4 тоглогч нь араас тийш нь авсан байсан нь. Тэгээд энэ тоглолт 3 дахь тоглолтын хэмнэл ерөнхийдөө дээр дороо орсон маш өрсөлдөөнтэй явж ирсэн. Захан Бродерс баг бүр ихний хагасд тэргүүлэлтэд тусгасан. За 3 болон 4-р үед дээр 2 импортын даваа талыг Эпс маш сайн гаргаж чадсан. За 4-р үед дээр Монголоор одоо ээжээс үг гэдэг тий. Ээжээс үгийн гайхалтай тоглолт юу хэмнэлийг эргүүлсэн. Ээжээс үү тий. Тийм дүлгөөнийг амарч авах хугацаанд ээжээс үгийн одоо энэ чинь нөгөө ростер дээр нэг X factor гарч ирж нэг төсөөлөнгөө тоглогч гарч ирж нэг даваад гарч тэр X factor ялчгүй ээжээс байлаа. Тэгээ 4-р үед дээр Цахан Бродерсын тэр болоод байсан будагтай талбайн товтлогоонуудыг ээжээс зогсоогоо зөрөө будагтай талбайгаас авсан тэр алдаатай товтлогоонууд 2 дахь боломжууд тий. Тэр үнэхээр цувралыг одоо мэддэгдээгүй өөрийнхөө одоо байгаа шүү гэдгээ баталсан тоглолтыг л үзүүлээ. 2-1 болгочлоо одоо Эпс. Яг би тэр тоглолт яг 3 дахь тоглолтыг яг 2 дахь тоглолт бол үнэхээр гоё Бродерс хамгаалт гоё болсон. За оноо авалт чийд байсан. Агаараа ингээ оноо авч ирсэн. 3 дахь тоглолт дээр ялгааны юу гэсэн хамгаалт бол байсан. Эсэргээрээ нэг болоогүй юм. Одоо 2 импортерээр толгол Маккензи Мур болон Кевин Аллен хоёрын товтлогоо ерөнхийдөө төлөх байсан. За сүүлдээ ялангуяа бүр Кевин Алленаар голцоо товтлогоо яваад байсан. За ингээд тэгсэн чинь нөгөө нэг босод тоглогч нар товтлогоонд оролцохгүй болоод тэгс хөлдөөд тэгсэн. Товтлооны мэдрэмжгүй болоод эхэлж байгаа. Бөмбөг шидэлт одоо нөгөө сүүлд нь болохгүй болоод ирэнгүүт ингээд шидэлтүүдээ хийж эхэлж байгаа. Оноо бүр хоцроод ирэнгүүт ялчгүй шидэж эхэлж байгаа. Кевин Аллены товтлогоо болохгүй болоод ирсэн. Жисүгийн хамгаалт доор Кевин Алленыг зогсоох учраас болоод тэгсэн. За ингээд эхлэх үед нөгөө Монгол тоглогч айлдын тоглогчдаас тоглолтоос гарцсан. Кевин Аллер нэг сүүлийн бараг 3 4 4-ийн их товтлогоонууд яваад. За энэ нь нэгсний сөрөг үрнэлөө өгсөн болоо гэж хараад байгаа. Тэгээ Захан Бродерсын бас алсын шидэлтүүд ч гэсэн бас оновчтой болж гисэнгүй тий. Тий, ер нь бол унаагүй. За тэгтээ бас одоо огт унаагүй гэж хэлхээсээ илүү тий. Ер нь бол шийдвэрлэх үед бол яг тийм байсан. Тэгээ яг тэр чинь нөгөө нэг миний яриад байгаа хөлтөцсөн. Нөгөө тоглолтоос эрт гараа авчиж байгаа байхгүй. Оноо авахгүй бөмбөгний мэдрэмжгүй болчихж байгаа. Тэгэл шидэлтүүд нь унахгүй болоод ирж. Эсэргээр товтлогоонд бүгд оролцоод ирсэн бол 4-р 3-4 тэр одоо бид нар сурлаа 2 тоглолт ярьсан. Тэр Барсагийн дараас нь шидэлт өндөр гэх тийм аюултай шидэлтэд Бродерс багаас бүрэн ирэх боломжтой байсан баг. Тэгээ тэрийг л зүгээр яг импортуудаараа ингэж давталгаа зүгээр нэг хүнээр хитрхи удаан явсаар байгаа л бус тоглогч нараа гаргачлаа гэж харсан. Би болохоор Захан Бродерсын хувьд юун дээр алсан гэхээр хурдан товтлогоогоо хийгээ болцсон харагдсан. Захан Бродерс Эпс 2 чинь ер нь бол удирдлын туш хамгийн том даваа талаас нь ерөөсө хурдан товтлогоо байсан шүү дээ. Бөмбөг аваад шууд баг 2 том тамирчин нар дамжаал баг орчдөг байсан шүү дээ. Энэ тоглолтын дээр болохоор Бродерсын ялангуяа хурдан товтлого нь болж байгаа. Энэ бас оолонтой холбоотой байж магадгүй гэж бодоод байгаа. Товтлогоо хамгаалтаас товтлогоороо буцах тэр хугацаанд оолноо хүлээгээд байгаа тэр хурдан товтлогоонууд нэлээд саарсан баг. Түүнээс бол Захан ч бас бас л божинд нь шүү дээ. Ер нь бол Дашка хийднэр чинь гарч ирэл зүгээр бөмбөг аваад зүгээр гүйчдэг үстэй. Тэр нь бол бөмбөг авч яхад тэнд уршгаа нэг тоглож товтлогооны бүс реалити орцсон явж байгаа баг шин. Тий, тэр товтлогоонууд нь жоохон харагдаагүй болоо гэж бодож байна. Яг би зүгээр трийгээ болоод тий. Одоо ингээд энэ плей-оффын зурлалд трийгээ зогсоогоод яриадсан шүү дээ. Хамгаалалтын дээр илүү жоохон төвлөрөөд хайж явахгүйгээр эргээд хамгаалалтаа бүр жоохон ихтрах гад тэр уршаа хурдан товтлогоо болчуул гэж харсан. Яг тоглолтын цувралын бүр ихнээс л яг тэгж харсан. Тэгээд яг тэрийг юу яаж байгаа юм шиг нөгөө дасгалжуулагч те талбай ахлах дасгалжуулагч ярьслаа гэсэн мэн ту мэн хамгаалж байна. Тэгээд бид нар уршаа хурдан товтлогоо гэхээс илүүтэйг хамгаалалтын дээр илүү төвлөрч байгаа гэж ярьслага өгсөн байсан. Тэгэхээр тэр нь нээсээ болоод ер нь хурдан товтлогоо жоохон болоод хойшоо татаад байна уу гэж хараад байгаа. Тэгээ энэ зурлал дээрээс нэг онцлог юм Захан Бродерс багийн ахлах тасалжуулагч Эрдэнэ жаргал нь хүндэтгэл шалтгаалсан болмоос тасалжуулах байгаа тий. Тасалжуулагч юм бүр энэ плей-оффын өмнө өөрчлөлт орсон. Плей-оффын зурлалд эхлэлтэй зэрэгцээд өөрчлөлт орсон. Энэ бас нэг цохилт болж байгаа бол гэж бодоод байна. За Захан Бродерс багийг ярьж байгаа дээр Diamond Stone-ыг ярьж байгаа. Тэгээд Уул нь удирдлагын төгсгөл Diamond Stone-д гэрээ хийгээд бүр урьдчилгаа цалинг нь өгсөн юм байна. $16000. Тий. Тэгсэн Diamond Stone өмнөх багаасаа Ипактеринс гэрээгээд юу хийгээгүйсэн байна. Туслаагүйсэн байна. Туслааг байхдаа дахиж гэрээ хийгээд өмнөх багаасаа бас бүтэн цалингаа авцсан юм байна. Тэгээд дээрээс нь Захан Бродерс бас дахин цалин авцсан юм байна. За ёо. Тэгээд тэгснээр дахиад юуны Венесуэлийн лигийн дээлигийн багт очиж гэрээ хийчих. Бас очиж цалин авчиж. Энэ одоо яатсан хүн бэ? Гарын одоо өмнөх багтаага гэрээрээ дууссан гэдэг клиренс гэдэг одоо импортч нэг бичиг аваад дараагийн багтаага шилжиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бичгээ авчираагүй тэгэл
болчихно л гэж ерөнхийдөө Brothers өдөрлөгөд одоо яг тэрний итгэл одоо Diamond Stone итгэл ерөнхийдөө гэрээ хийгээл цалингийн өгч байгаа шүү дээ. Тэр хүн одоо ингээд хүний итгэлийг алж байгаа л нэг юм. Багийг алж шин чинь нэг талаа тий. Тэгээ бүтэн плей-оффын төлөвсөн төлөвг нь байхгүй болчих واخ тий. Тэгээ энэ бол гинт өөрчлөгдсөн тий. Тэгээ Вензуэла лигт тоглолцоо явж байгаа шүү дээ. Харин тоглолтоо хийцэн байна гэсэн тий. Хийцэн дээр Вензуэла лиг нь FIFA-д бүртгэл үл үт юм шиг юм миний бодлоор. За агууж улс дамжсан эвгүй үлдээсэн юм шүү дээ. Бараг контрабанд гэдэг шиг. Хамгийн цалингаа аваад байгаа шүү дээ. Харин тий. Тэр яаж жижиггүй тэгж явдаг нэ. Амар юм. Нэг үе ууг нь Brothers-ийн бүрэлдэхүүнд байсан одоо тамирчтай ахтаа матан болол тий. Нэг гэр бүл болол зүтгэжсэн хүн багтаа юм юу гаргаж байгаа жоохон муухай л санагч байна ер нь бол нэлийн муухай санагч нэг тийм онцгой мэдрэмж байдаг чинь нэг хүнд хууртцсан харин тэд нар чинь тийм мэдрэмж байдгүй юм шүү яа мэдхгүй энэ ингээд олон улс дамжаад гарах ингээд юм одоо бид нар ягаар нэг хүн чанар л ярих гэдэг энэ та тий байдгүй юм шүү хүний өмсгөө эрдэнэ чулуу юм шүү заста муугаа гөвлөөдөө гүвгүг яах юм чинь тийм новшийн үйлдэл хийж байгаа юм чинь новшин тэр хүний карьер юу удахгүй хөө тэгээ яг энэ хараач ихгүй дээр байгаа Бассараа. тэр Вензуэлт явахгүй За. за энэ цуврал тэгээ өнөөдөр цувралын 4 дахь манай дугаар даваа гарагт бичигдэж байгаа тэгээ өнөөдөр цувралын 4 дахь тоглолт болно за 4 дахь тоглолт бас маш чухал энэ дээр эпизодл нэлээд том давуу талыг аваад 3-1 болчихно харин Brothers авчил цуврал тэнцээ дахиад эхлэх гээд байна те тэгэхээр өнөөдөр тоглолт бас мэдээж гал гарах нь ойлгомжтой тэгээ хоёр багт нь хоёуланд нь амжилт төсөө одоо юу бэлдэж байгаа ч гэсэн тоглолтоо үзэж байгаа л ирээд те Плей-оффын 2-оор болон 7-оор шалгарсан хасын үлгүүд болон Дархан Юнайтед хоёр багийн цуврал за бусад цувралуудыг бодвол ерөнхийд нэгдэл рүүгээ шийдэх магадлал арай өндөр болоод харагдаад ирлээ. Хасын үлгүүд баг 3 хожил авлаа. За энэгүй цуврал дээр би өсгөөгөөс асуумаар байгаа хэн дээр. Өнгөрсөн тоглолт нэр Дархан Юнайтед сонгож тоглосон гэдэг. тийм шүү дээ тэгсэн шүү дээ Тэгсэн чи 3-0. яг үнэхээр талбай дээр шүү дээ тоглолтуудыг үзлээ. Ер нь баг хизээж хожигдно гэж тоглолтгүй л үстэй. Үгүй тэгээ тийм ээ тий. Ер нь ямар ч багтаа үзэл гарэл гэж үзсэн шүү дээ. За Дархан Юнайтедийн хувьд бол өнгөрсөн жилийн матчап дахиад харсан тий. Хоёр баг хоёулаа матчап ихний хийж чадна. Учраа даачлаа. Өнгөрсөн жил 4-1-ээр дууссан. Энэ жил бас 4-2, 4-3 хавцаа. За яг хасвал мэдээж аврагуудыг давгаалт байх болоо гэж бодсон. Тэгээд ихний 3 тоглолтыг харахад бол хасын хөлгүүд багийн Дархан Юнайтед хийж байгаа хамгаалт бол үнэхээр амар байна. Яг энэ тэгээд судалгаа л байгаад байна л да тий. Ер нь бол таараа сурцсан мэдээж тэгээд удирдал 3 таараа тоглолцож байгаа. За Дархан Юнайтед энэ жил ямар бүрэлдэхүүнтэй болоо юу. За тэгээд бидний бас нэг Дархан Юнайтедаа яригдээд байгаа нэг юм байгаа шүү дээ. Яг өрсөлдөөнтэй явж байгаа 2 дугаар хагас байхгүй болчиход байгаа тий. Ер нь тоглолтоос ингээд тоглолтыг дуусгаж чадахгүй, эцсийн зэнийг тавьж чадахгүй байгаа ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. Энэ юутай холбоотой гэж Дархан Юнайтед яг нэг тийм юул дутагтаад, айлбал дутагтаад. 4-р үед яг ингээ багаж ирчих Монголч клач тий. Яг үндэ 2 импорт нь хүссэн яг хүлээсэн хэмжээнд тоглож чадахгүй. Хоёлаа. Тэгэхээр зөрөөд Монгол тоглогчд нас яг аваад явчих тоглолтын төгсгөлтэй шийдвэрлэх үеч тоглож байгаа. Энэ удирлын тоглолтууд ч гэсэн ер нь зөндөө харагдсан л та. Дархан Юнайтед ер нь хожих боломжтой. Маш олон тоглолтоо алдсан шүү дээ. Тэгээ энэ ч гэсэн плей-офф дээр бас дахиж харагдаж байна. За эсэргээрээ хасын хөлгүүд бол хизээ яаж хаана юу хийгээ үнэхэрсээ мэдэж байна. Ялангуяа одоо Дархан Юнайтед тавьсан тэр трап хамгаалтууд бол үнэхээр үр дүнгөө өгч байна. Хурдан тоглохоор авж байгаа онуудууд нь гайхалтай болж байна. Тэгэл оноо жоохон тэнцэхэд тэрхэд тэнд очил барсаа хийчих. Хичээл хийчих. Яг ингээл ойртуулаад ирдэг дээр нь буцаал нугасын тастаас аваад таах. Үнэхээр хасын хөлгүүдтэй бол ярих зүйл үнэхээр алга. Азагийн өгсөн ярилцлагыг сонсож байхад хэлсэн Дархан бол ойлгомжтой залуучууд хурдан баг те. Хурдан багийн эсрэг яаж хамгаалах хамгаалтан дээр бид нэр илүү их ажиллаж байгаа гэсэн. Тэр нь ч гэсэн харагдлаа. Тэгээ алж байгаа оноодууд нь ч гэсэн ер нь 80 өрөхгүй шүү дээ. Яг яалтч нөгөө нэг багаа сайн судлаад яг тэндээ тохируулсан хамгаалтыг айгуу сайн гэнэ. Скаутинг айгуу сайн гэдэг л гэж байна. Тийм цаасан дээр яг хуу 3 тэг гэдэг бол мэдээж ирэх боломжтой. Дархан Юнайтед цуврал дуусаагүй. Монгол бол бүр боломжтой юм билээ шүү дээ. Тийм Монголын лиг үүтэй. Гэхдээ яг ингээд нөгөө талбай дээр байгаа эсвэл одоо юу гэдэг нь те магадлалыг харах юм бол хിവэрэ хүлгүүд дээр байна. Тэгээд энэ цувралыг ярих зүйлс арай багтаа бас харагдаад байна л та нөгөө талаараа. Тийм учраас дараагийн цуврал руу BCH Nice болон хаан шонхрууд гэсэн цуврал руу хэдүүлээ шилжээд орё гэж би бодлоо. Nice удирлыг 3 дугаар байраар, шонхрууд 6 дугаар байраар. Бас тиймч бас дундаа тийм зайтай биш. Ерөөдөө ойролцоо гэсэн үг шүү дээ. Байрлалаар нь харах юм бол тэгээд зарим хүмүүсийн бодлоор энэ плей-оффын нэгдүгээр шатны хамгийн сонирхолтой цуврал гэж бас нэрлэгдээд байгаа. 7 тоглолт гарах хамгийн өндөр магадaltaй гэж хараад байгаа шүү дээ.
Яг додон тоглолт гарна гэдэг нь маш өрсөлдөөнтэй болно. Тоглолт болгон маш өрсөлдөөнтэй. За тэрийг ч батлаад 2-0 амжилт 2-0 байж байгаа Таан Шохрууд 3 дахь тоглолтын дээр ялт ялт тоглолоо. тоглолоо. За нөө сондгоо таатай тоглолтын дээр ялт тоглолцсон те. Тэрэн дээр бас нэг тим юу яваад байдаг те. Тийм байдаг шүү. Теорийн дээр маягийн тим яваад штэ. Одоо NBA-ээр ярихад бол сондгоо тоодоо жилд авраг авдаг байла манай спорс. Яг сондгоо тоо гэдэг чинь нөгөө нэг байх үед 3 дахь тоглолт болон 5 дахь тоглолт гэдэг. Үгүй яа тийм л дээ зөв нэг тийм теорийн маягийн байдаг штэ. Тийм тийм. Таан Шохрууд энэ дээр бол яг уучраа болоод эхэлчлээ л гэж харсан 3 тоглолт үзээд. За яа хэн уучраалсан мэдээж нэгдээд удааг байгаа Wesley. Нөгөө Google киноны төр шиг нөгөө алуурчин залуучин гараад ирлээ дээ. Хизээвэл гэдэг байсан шүү дээ. Ер нь Wesley-гийн галзуурал хизээвэ тэрийг харин Knights зөксөж чадах уу гэдэг асуулт байгаа шүү дээ. За 3 дахь тоглолт дээр Wesley үнэхээр галзуурсан 27 он авсан байсан уу? Авсан байсан. За тэгээд үндэсний дэлхийн плей-оффын хамгийн өндөр оноог одоогоор Шохрууд авчлаа 103 оноо. 100 авсан. 100 авсан анхны оноо авсан. Тэгээ Wesley-гийн галзуурлыг үнэхээр зохиох учраас олохгүй байсаар байгаа Knights дууслаа та. За Wesley-гийн тэр шидэлтүүд бусдаа шууд халдварлаад ихэрсэн. За Батхуйг хөөгээ олон те өс хоёрын нарын тоглолтууд Монгол тоглолчдын тоглолтууд гайхалтай болоод эхэлсэн гэдэг ч юм уу. Хаан Шохрууд энэ дээр уучраа болоод 2-1 болоод бид нар энд байгаа шүү. Энд зурал тийм амархан биш шүү гэлжлээ те. Райм явууллаа. Юу нь бол гэхдээ Wesley-г ямар аюултай вэ гэдэг үгээс бид нар мэдчихлээсэн те. Тэгээд Шонхрууд нэгчлээ. Улирлын төгсөл Шонхрууд нэгчлээ гэхэд за энэ баг гоё болоод ирлээ. Үнэхээр бас гоё үзэтэй болоод ирлээ гэжсэн. За тулаг дасгалж бол чи би энэ дээр магтмаар санагдаж байгаа. Ерөнхийдөө. Үнэхээр тоглогч нараа маш сайн ашиглаж байна. За тэр солилцоож бүр алмаарсан солилцоонууд хийж шээ. Талбай дээр таван тоглогч суулгаад дахиад өөр таван тоглогч гаргаад ирж байгаа байхгүй. Тэр өөрийнх нь хамгийн дуртай солилцооч тэр нь. Гэхдээ харин тэгсэн чинь нөгөө нэг тэгээд байгаа шүү дээ. Импортууд нь дэлхийд байхгүй солилцоо хийлээ тэгээд уурлаад байна гэдэг нэг. Одоо энэ 10 жилийнхний одоо бид нар Улаанбаатар каптер гэсэн хэрэгжүүлж байгаа те нөгөө 5-5-ын солилцоо 1 2 дугаар үед энэ чинь ер нь бол тулаг тасалжуулагчийн цаанаачилсан ер нь бол юу штэ систем штэ 5 тамирчин гараад 2 дугаар дээр өөр 5 яг нөгөө бүх тамирчдыг дэвшүүлжүүлээгээд гэхдээ мэдээж дээдлэг дээр одоо хөгжүүлэх нь цаашин те гэхдээ энэ чинь бас маш содон тэгээд ер нь бол тэр ингээд яг ингээд нэг болоод ирэх гэж байгаа хамгаалтыг нураагаад энэ эсрэг багийнхаа одоо яг тэр тоглогч нар дээр за энэ хамгаалтыг хийн гэж ярьж итл эсрэг багийн дасгалжуулагч яг тийм солилцоо орж ийн гэж төлөвлөг үйж итл яг тактикийг өөрчлөөд өөр таванд өөр арга барилт өөр план барилт өөр хамгаалтын арга барилт таванд тоглогчийг талбайд орж нөгөө багийн хамгаалтыг эсэргээр ингээд нураагаад байна гэж хараад байна. За тэгээд энэ цувралын өндрийн давуу тал Хаан Шохруудад үнэхээр байгаа. Дөрвөн өндөр хүйгээд гараад тэр тийшээ орох хамгаалт үнэхээр хэцүү болж байгаа. Зөрөөд Бисэж Найзын самбарын тоглогчид бүгд алдааны асуудал маш эрт орж байна. Суграа 5 алдаа болж суулаа. Базар гүр одоо бэрэлтэ гарч ирэхгүй. Ингээд самбар дээр нөгөө нөхөж гарах тоглогч нар нь сүүлдээ бүр одоо хэнийг ашиглаж эхэлж штэ. Мөгтрийг ашиглаж эхэлж штэ. Намдаад байгаа учраас. Ер нь бол яг энэ цуврал самбарын өрсөлдөөн дээр жоохон толгой байна те. Самбарын дээр үнэхээр гоё бүр ингээд өрсөлдөөнтэй. Тэгээ 3 дахь тоглолтын дээр яг Knights-аас нэг дутуу зүйлээсэн төгөлдөр тоглолтод оролцож чадаагүй. Бэртэлтэйгээд. Тэгэхээр нөгөө юу холбогчийн байрал зөрөөд асуудалтай болоод ирж байгаа. Тэгээ ган эрдэн гарч иж тоглосон. Тэгээд ер нь их тоглолтын эхлэлээс ер нь Хаан Шохрууд давуу талыг аваад тэр давуу талаа алдахгүй байсаар байгаа л дууссан да. Бар 20 доононы зүрх үссэн шүү дээ. За тэгвэл цуврал хідэн тоглолтод шийдэгдэнэ гэж бодож байна. Яг асуух гэж. Ер нь бол нэг 6 тоглолтод Knights залах хаа. Одоо юуны маргаашийн тоглолтыг л харъя. Маш чухал тоглолт болно тий 2-1 харьцаатай байгаа. 91 хувьд. Яг би энэ юг дотроо хүсэж байгаа 7 тоглолт гараасаа гэж хүсэж байна. Тэгтээ стил нөгөө нэг байгаа асуудал холбогчийн байрал тий. Besiege Knights багийн холбогчийн байрал асуудалтай байгаа. Тэгээд зүгээр яг энд самбарт хин илүү давмгаа байж чадсан баг л энэ зурал ялах болов гэж бодчих. Тэгээд миний хүсэж байгаа бол 7 тоглолт. Би бол 7 тоглолт хармаар. Тэгвэл 7 тоглолт нь чиний хэлж байгаагаар Хаан Шохрууд юм байна л да тий. Самбарынхаа байрлалаар харуул Хаан Шохрууд баг хаазалж байгаа. Гэж бодож шүү. Ингээд санал нэгэд хуваагдах гоё те. Хин нэг нь буруудна. Зөрөөд Knights илүү юу л байна л да. Нуруу намж гисэн шилдэг тасгалжуулагч байна. Яа. MVP нь вэ нэг. MVP нь вэ. Шилдэг гадаад тоглогч байна. Тэгтээ хэцүү тий. Тэ ер нь бол тийм бас нэг амархан дууд шийдэгч нэг тал руу ингээд хэлбичихгүй тий. Тэгтээ 3 дахь тоглолтыг хажилахад надад нэг таалагдсан байгаа зүйл Knights тоглолтыг орхиогүй. Эцэг 20 оны 3 дугаар үеэр 20 оны зөрүү 4 дугаар үед 20 оны зөрүүд орж ирсэн ч гэсэн эцэг хүртэл тэмцэн надад маш их таалагдсан. Эцэг шүүл дууртал өнцөр өтөчнөд жаагүй бүр үдсэн штэ. Одоо 3 4 дахь тоглолтын дээр одоо 2 тасалжуулагчийн нүүдэл яаж өрнөх вэ те? Гараа олон сэлгээнүүдэд яаж мэж апуудыг зөрүүлэх нь
Тэр алсан шидэд байгаа товтлогоонуудын хэрхэн найцын зүгээс зогсоох болон самрын ашлтуудаа хэр хийх нү шонхрууд болохоор болоод байгаа тоглолтоо улам батгах уу гэдэг л сонирхолтой байна да. Мэдээж найцын чинь сул баг биш. Хамгаалалтаа улам сайжруулаад чангаруулаа ороод ирнэ. За шонхрууд чинь л нөтлөө да тий. Шатар тоглоод байна шүү дээ. Шонхруудын тоглолт гэхдээ үнэхээр сайн тавталсан шүү. 56% тавталсан байсан уу? Тэгээ нөгөө болохгүйсэн 3 шил эхний 2 тоглолт нь болохгүйсэн 3 шилдэлтүүд нь бас яг 3 тоглолт нэр унаад байсан тий. Энэ бол үнэхээр угаасаа энэ плей-оффын 4 зурлын хамгийн одоо олон зурвал тоглолт гарах магадлалтай тоглолт гэж бодоод байна. За энэний араас бас өрнөж байгаа маш сонирхолтой тоглолт байна. За Omni Эрдэнэт Miners Сэлэнг бодонс багууд. 4-өр гарсан Omni Miners 5-аар гарсан бодонсууд ороод дарж байна. За өмнөх дугаар дээр хэдүүлээ бас ярьсан те. Энэ бас тийм ч амархан шийдэгдэх тоглолт бишээ гэдэг. Тиймдээ ч цуврал одоо 2-1 харьцаатай өрнөж байна. Сэлэнг бодонсын одоогоор давуу талтай байна те. За сурлын 1-1 болсон тоглолт. Тэр тоглолтыг үзсэн үү? Үзээ. Ер нь энэ цуурлын тоглолтыг бол үзээд байгаа. Яагаад ч юм үзээд байгаа гэдэг байхгүй. Бүүгийн байгааг харин үзээд байгаа болоо. Ягаад ч юм шиг харин бүүгийн байгаа болохоор ч үзээд байгаа байхгүй. 1-0 байж байгаад Omni Miners 1-1 болдог тоглолтын дээр Miners бол үнэхээр өөр гарч ирсэн. За тэр тусмаа Монгол улсын гавьяа дамирчин Тонголын санжир. Хараагүй шүү, болоогүй шүү, би байгаа шүү, би плей-оффын тоглогч шүү гэдгээ баталж гарч ирлээ те. За Тонголын санжраас гадна энэ дээр дуршлаг болон руки нэмцэгт 2 талбай дээр ямар гоё тоглолоо. За нэмцэгтээ хамгаалтайг бол үнэхээр магтмаар байна. Казанс болон одоо скраптер хийж байгаа хамгаалтууд бол үнэхээр болсон. Тэр 3-ын гадаа шахаж гаргаж байгаа хамгаалтууд. За энэ бол мэдээж баяр цогт тасгалжуулагчийн бэлдэж гаргаж ирсэн хамгаалтын хөлбөрөд байгаа. Энэ тоглолтын дээр бол 2 дахь тоглолтын дээр бол Miners-ийн хамгаалт бол үнэхээр болсон. За бүгийг бол тэнд бол үнэхээр зоож чадсан, алдааны асуудалд оруулж чадсан, скрапыг алдааны асуудалд оруулж чадсан. Тийм, импортод нь хоёул алдааны асуудалд орсон шүү дээ. Ер нь бодонс багаас тэр тоглолт амар их алдаатай тоглолт гэсэн тий. Тэгэхээр санаж хат алдааны асуудал аль багаас алдааны асуудалд ороод тоглолтыг чөлөөсөн 2 тоглогч байсан. За тэгээд сүүлд бодонсын тоглогч нар дөлгөөн алдааны асуудлаараа 3 дугаар үед суудсан. Бүүги 3 дугаар үед 4 алдаатай болоо суусан. Скрап 4 дугаар үед алдааны асуудалд ороо бос тоглож чадахгүй. Тэгээд нэг зүйлийг онцлох нь тоглолтын эхний үед баясаа гимтсэн. Баясаа бэртээд тоглолтын бүтэн үед тоглож байгаа. Ингээд нэм цогтод минут илүү болсон. За Бат Эрдэнэ шидэлтүүд Бат Эрдэнэ хамгаалт бас ямар гоё болж байна. Бүгд ярьж байгаа. Яалчгүй Бат Эрдэнэ энэ лигт хамгаалах гэж орж ирсэн юм байна. Өнгөрсөн жил гэсэн хэдүүлээ ярьж ирсэн чинь Miners хамгаалт Бат Эрдэнэ дээр маш одоо суурилж товтолж болж байна гэдгсэн. Тэгээд энэ тоглолтын дээр бол би хамгаалтаар л хожижлаа гэж харсан Miners-ыг. Ер нь бол хамгаалт болон за эсрэг үеийн тоглолт ирт талдааны асуудалд ороод энэ тоглолтоос гарцсан тийм асуудал болсон. За тэгвэл бүгий бол ялч нөгөө нэг өндөр түвшний тоглолт гэдгийг харуулж тоглолт болгон дээр л 15-аас дээш оноо аваад байна. Тий. Одоо бид нэг ингээд анзаарахгүй би бол ингээд бүгийг нэг амар нөгөө нэг NBA төсөөлөл нэг гоё гарч ирээл юу гэдгийг самбар цагран дээрээс товтлон ч гэдэг юм. За эсрэгээр бүгий чөлөөт шидэл таарах юм шийдэж. Алдаа маш их авч байгаа хэзээшсэн чөлөөт шидэл 50% та ер нь бол одоо яг энэ цуврал 50% та шийдэж байна. Маш их чөлөөт шидэлтийг үүсгээд тэрний ерөөсө 50% л амжилттай болгоод байна. За ингээд 1-1 болоод тэнцчихлээ тий. За 3 дахь тоглолт бол үнэхээр гал гарсан тоглолт болсон бас. За 3 дахь тоглолт бол ерөн дээр доороо орсон өрсөлдөөнтэй. За баг зэргийн бодонсын манлайлт явж байгаа гэсэн ч хэзээ ч Miners бууж өгөө араас нь барьж оноог ордулсан. За мэдээж баясаа бэртэлтэй тоглоогүй. За эхний цувралын хамгаалт бол Miners бол хийсэн. Miners-ийн хамгаалт бол болоогүй ш болсон байхгүй. Болсон. Зөрөөд Батбаяр тэргүүтээ шидэглэн бодсон шидэгчдний шидэлтүүд унаад эхэлсэн. За энэ дээр хотон дээрэн тулга бас гайхалтай тоглолтыг үзүүлсэн. За хин Казанс бүр яг бөмбөг авчаад Батбаярыг хайгаад идэв юм лээ. Үгүй юм лээ тий. Яг үнийг авчаад яг хайгаад идэв юм лээ. Тэрэн ч гэсэн Батбаяр итгэлийн наадахгүй маш олон шидэлтүүдийг амжилттай болгосон. Ер нь цуурлын ихнээс тий. Тий. Зөрөөд Miners бусад тоглолтууд нь бол үнэхээр болсон. Хийдэг юм хийсэн, шидэлтүүд хийсэн. За нэг л зүйл нь болоогүй. Ерөөсөө л чөлөөт шидэлт. Miners чөлөөт шидэлтүүдэд оруулсан бол онооны зүрх ойрхон явсаар байгаа дуусах байсан боловч бараг 50% та чөлөөт шидэлсэн. 4-р үеийн төгсөл. Би одоо бүр тэрийг л яа. Йоо. Тэр 4-р төгсөл амар юм болсон. Амар юм. Үгүй одоо яг ингээд санчир эхний тоглолтын дээр тийм сайн тоглолт үзүүлж чадаагүй. Зурлын эхний тоглолт дээр. Хоёр дахь тоглолт дээр өөрийгөө байгаа шүү гэдгээ баталж харуун шилэлтүүдэд унгаас талбай дээр гарч ирсэн. За 3 дахь тоглолтын дээр санчирын тэр 4-р үеийн төгсөлд хийсэн дараас нь шидэлт. 2 шидэлт. 2 шидэлт. Оноог бүр 2 он зэрэг толгой ойртуулаад ороод ирсэн шүү дээ. Тэгэхэд яа ингээл авианаас барьж ирж байгаа баг хож магадлал өндөр байдаг шүү дээ. Яг л тийм бодол юм толгойд ирсэн. Тэгээ санчийг харчаад тэр шидэлтүүдэд амжилттай болгоод тэр моментыг харахад үнэхээр гоё байсан. Яг нэг
юу яасан юм бэлээ шүү дээ. Цаг дуусаад хожигдсон юм бэлээ шүү дээ. Тоглох нь Тийм үргэлжлэж. үргэлжсэн бол ер нь ороод ирэх юм Хөөе биш. тэр тэгтээ юу байсан те тоглолт ер нь дуусчлаа гэд тоглогч нар хайжсэн шүү дээ. Тэ ер нь бол жоохон Чи яг санчрын хоёр шаталд ороод нэрээ юу илээ гэдэг яг нэг жоохон Цаг руугаа оноо руугаа бүгд харсан те. те. Тэгээ тэр санчрын тэр хоёр дахь шидэл бол амар юу шидэлтэй хамгаалж тэ өөс нь Батбаяр хамгаалж байсан. Тэгээ Батбаярны гарны дээгүүр давуулга гураа шидэлсэн. Тэр шидэлтэйг бол ер нь санчрал. Тий. Ер нь санчрал хийдэг шидэлт те. Тийм шидэлтүүдийг Амар. Тэгээд яг тэрийг харчаад одоо эд үеийн санчрыг л ерөнхийдөө харж байгаа юм шиг санагдсан да. Одоо санчрыг Miners Pact нэгтлээ гэхэд л яг энэ мөчийг хүлээжсэн юм бол анханасаа. Яг тэрийг харсан юм шиг нэг тийм мэдрэмж гоё үеиг мэдрэмж авсан. Аа. Зүгээр хуучны болохоор шигдэх. За тэгээд ер нь бол энэ зурвал бас л одоо аль илүү хамгаалтан дээр илүү байгаа баг тий ялг байгуулсан. Одоо Miners-аас ирж байгаа тэр хэцүү хамгаалтууд одоо төвийн байрал дээр бодгодлын хамгаалтууд ингээ ирэх юм бол энэ зурвал бас тийм ч амар шийдэх тэр зурвал биш. А эсэргээрээ бодонсын тэр нөгөө нэг шидэлтүүд нь унаад эхлэх. Одоо арчер байна тий. За Батбаярын шидэлтүүд унаад эхлэх юм бол ямар аюултай вэ? За шиддэг тоглож нар маш их байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ шидэлтүүд нь унаад эхлэвэл бас ямар аюултай гэдэг. Одоо энэ шидэлтүүд унах нь бол цаг санал. Цувралын турш тэмээг өгнө гэж байхгүй шүү дээ. Майнер ч гэсэн сая 3 дахь тоглолтод ирэх шиг тэгж чөлөөж хэлж идэхгүй л байхгүй. Тий. Тий. Тэгэхээр аль талаас нь одоо өрсөлдөнтэй үзэн шүү дээ. Одоо Баясаа нэр өнөөдрийн тоглолтоос эргэж ирэх байх шүү. Хүн бэртлэн гай. хөнгөн бэртэл шагагаал гिसсэн юм шиг үлээ Тийм. тий. Баясаа гэдэг маш том хүчин зүйл байхгүй нэг тоглолт авцсан шүү дээ. Тий, авсан шүү дээ. Нэрийг бас мартаж болохгүй. Тэгээ 3 дахь тоглолтыг л өнжин гэсэн мэдээлэл байсан шүү дээ. Тий. Тэгэхээр өнөөдрийн тоглолт 3 дахь тоглолтоор суугаад үзчихсэн. Ямар нэгэн тийм хөлний боолт молт янз бүрийн бол харагдаа. За ийм л тоглолт боллоо доо. За энэ зурвал ер нь хідэн тоглолтод тооцно гэж бодож байна. Аль баг хожих вэ? За яг хуу. Би бол одоо юу гэдэг юм бүгийн энэ жил нөө дутуугаа гүйцэх гэж ирсэн гэдгээр би тэрийг хармаар байна. А яг одоо дутуугаа гүйцэх чадахгүй юу гэдгийг хармаар байна. Нэг талтаа. Хүсэл юм байна шүү дээ. Тий. Гэхдээ хармаар байгаа ч гэсэн би Miners-ыг дэмжиж байгаа. Ер нь бол. Тэг чи дотроо зөрчилдөд байгаа. Тэгээ дотроо би дотроо алцаад байгаа шүү дээ тоглолтын үстэй. Ингээл Miners ингээл дээр гараад онооны тэргүүлгээ аваад тоглолт болоод эхлээл Санжир Манчин тим юу гарангууд надад аим гой санагдаад байгаа байхгүй. Тэгээд Miners зүгээр ингээ хожичоосаа гэдэг одоо Underdog нь Miners-ыг хожичоосаа гэдэг тийм хүсэл одоо хожоосаа гэж дэмжиж байна. А нөгөө талдаа бүүги одоо тэргүүтээ сэлэнг боднос баг дутуугаа гүцэгээсэ гэдэг нэг тийм юм. Одоо гэдэг аль нь нэг юм байгаад нь штэ тий. Гэхдээ яг миний дэмжиж байгаа энэ зурвал дэмжиж байгаа баг бол Miners нэг за 7 тагалт гараад нэг Miners залчаасаа. Тэгэл барыг замд асгчин та Ингээд Ахмад настай гээд санчрыг дэмжээгүй шүү гэдэг шүү дээ. Миний хувьд мөний хувьд Тий, миний хувьд ч гэсэн 7 тоглолтод Miners-ыг гэж бодож байна. би бол бүр 6 тоглолтод Miners гэж. Ваа. ёо Хөөе, цогч Miners-уудаа. Ерөн заяа харахад бол болохоор байл шүү. бодон соочоогаараа тэгэхэд 3 састай бэлбнод үл. Яг та угаасаа favorite нь бодон сойгомч хожоод гараад ирэл Тэгээ тэр. тий. Наба тэгээ тэр нэг FC хожигсны дараа нэг стори оруулсан байсан нэг харсан дээ. Аа Наба тий. Хойлоо хичээхгүй болохгүй шүү. болохгүй шүү. Нэг аль нэг болсон шүү Тэгээ дээ. алиг нэг бас Чангой шүү ч Би бол бодноос тийм том давуу тал байна гэж бол бодохгүй. Би бүгийг бүр тийм амар том давуу тал гэж бодохгүй. эсэргээрээ сул тал болох гээд байна. Ер нь бол тэгтээ бусад тоглогч нар нь одоо Монгол тоглогч нар те ялангуяа манай 3-3 эд маань тоглолт нь болоод ирэх юм бол аюултай шүү дээ. Бид нар харж байгаа тэр нэг хоорондоо ойлголцох тэр Тэгэл талбай дээр 5 хүнийг бөмбөгдөө шүү. тэр амар яриад. Чи тэгтээ бидэд тэгтээ бонсон минутаас яахгүй байна те. Уг нь юу ийжсэн те нөгөө яг плей-офф эхлэхээс өмнө одоо Brothers, Miners гэсэн багууд дараагийн нөгөө нэг яг плей-оффтай бэлдсэн импортуудаа авчирнаа гэж ярьж хагаад чадаагүй штэ. Хэрвээ зүгээр ингээд өөрсдийн төлөвлөгөөгөөр орж ирсэн бас нэлээд хүчтэй орж ирэх байсан те. Энэ өнөөдрийн байгаа нөхцлөөс илүү хүчтэй. Miners-ийн үгүйсийг нэг юм авра байдаг татаад нэг юм хожиг гэсэн авра. Тэр авра бол үнэхээр мэдрэгдчихлээ. За плей-оффын одоо сая зурлууд дээр ер нь багууд маш хүчтэй яригдчихэйна. Тэгээ яг энэтэй зэрэгцээлээд би хэрвээгийн асуултыг асуумаар дугаар болгон дээр хэрвээ гэсэн асуултуудыг асууж байгаа шүү дээ. Өнөөдрийн асуулт бол за сүүлийн 2 жилийн хугацаанд бид BCL за юу гэдэг нэг Азийн бусад лигүүд дээр ESL жишээ нь хасын хөлгүүдийг харлаа. Бишвэлт медалыг харлаа те. Ерөөдөө тоглолтыг нь харлаа. За тоглолт Азийн лигүүдэд тоглосны дараах тоглогчдын өсөлтүүдийг ч гэсэн бид нар бүр яг бодтойгоор харж штэ те. Тэгвэл эх жилээс тэрний дараагийн жилээс ингээд эх жилүүдэд энэ хоёрыг оруулахгүйгээр өөр ямар багийг яг дээшээгээ гоё үзээсэй гэж хүсэж байна. Одоо Азийн клубүүдийн Азийн клубүүдийн төвшөнд ямар тоглогч нарыг ингээд дахиад хөгжөөсөө
Тий. Олон улсад гоё амжилт гаргаасаа гэж бодож байна. Багуудыг. За би бол яг нэг өгөөлгөд бол Apes тэгээ явчихасаа. Knights бас нэг тэгээ явчихасаа л гэж бодож байна да. Аа миний зүгээр бол эсрэгээр хаан шохрууд байна. Apes бол бас нэг ингээд олон улсын төвшөнд бас гараад ирээсэн. Клубны төвшөнд өрсөлдөөсэй гэж харахыг хүсэж байгаа гэвэл залуу тоглогчтой олонтой учраас хөгж боломжтой тоглож олонтой учраас хаан шохрууд гэхээр ер нь бол финалд харахыг хүсэж байна гэсэн үг шүү дээ. Тийм ер нь бол тийм яг цаашдаа зөв би тим утгаар нь биш шүү заяа. Лигийнхаа дотоод өрсөлдөөнийг бодохгүйгээр тоглогчдыг бодож байгаа байхгүй. Төвшин ахиад хөгжөөсэй тий. Дараагийн төвшөнд хүрээд хөгж боломжтой маш олон тоглогч байгаа учраас одоо чинь хаан шохрууд өсгөө байна тий. Уугаа байна гэдэг ч юм ингээд хөгжих боломжтой маш олон тоглогч байгаа учраас тэр хэд маань ингээд хөгжөөд гоё левел ап болоо дараагийн төвшөнд хүрээд одоо байгаа юу юм бол Монголын дотоод өрсөлдөөн тэр хэмжээгээрээ л бас гоё чанартай бидэрт үзүү штэ сонирхолтой юм. Би бас болоо гэж харж байна. Бодносыг бас нэрлэж болно. Тий. Монгол тоглогч нар ямар зузаан байгаа лээ. Тэгээд BCL-ийн хүрээнд ч гэсэн 3 ингээл импорт эдрийг ингээл ашиглаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо бодносын 3 дахь импорт бэлэн байгаа шүү дээ. Тий шүү. Жишээнд тий. Хажууд нь байгаа гэж бодох юм бол бас аюу сонирхолтой санагдчихж байгаа. Тэгэхэд бол эхлээд яалтчгүй лигийн авраг гэсэн нэг том давааг л. Давах хэрэгтэй байна тий. Үндэсний дээд лигийн плей-оффын тоглолтууд өрнөж байхаа энэ үед М хөгжлийн лигийн плей-оффын тоглолтод мөн өрнөж за финалийн 2 баг тодорсон. За гэхдээ финалийн 2 багийг ярихаас өмнө сүүлийн цувралуудыг товчхон дурдаад явъя гэж бодлоо. Манай нөгөө нэг энэ миний хажууд суудаг хүн байсан бол маш гоё ярина. Энд байсан хүн үү гэдэг. Авсан өндөр байхгүй байна. Тийм. За барууны дайчид умрдын бугнууд гэсэн цуврал 3-2-ын харьцаатаагаар барууны дайчид яалч шигшээ шатанд шалгарсан байна. Шигшээ цувралд шалгарсан байна. За гэхдээ энэ хүү цувралны тим амархан бас байгаагүй. Энэ хамгийн амар болсон цуврал. Одоо бид нар өнгөрсөн дугаарт ярьжсэн тийм. Энэ хоёр багийн ялсан баг нь М хөгжлийн лигийн авраг хэмжээнд магадлал өндрөө гэж ярьжсэн тийм. Умрдын бугнууд одоо тэр Аким гэдэг тоглогч бол үнэхээр одоо би дараа жил тэр тоглогч дээдлэгт орж ирэх баг. Дээдлэгт харж болох үс юм байл тийм. Болох үс хэмжээний тим тоглогч байлаа. Тэгээд дөрөвд тоглолт те тэнцсэн тоглолт одоо барааны дайчд 2-0-оос эргэж ирээд тэгээд цувралыг бүр тэнцүүлсэн тоглолт нэмэлт цаг шийд игдсэн тийм ээ. За сүүлийн тоглолт бол сая 5 дахь тоглолт болоод өнгөрлөө барааны дайчд яалч дуршлагаар аваа залчлаа. Тий, дуршлагаар аваа залчлаа. Үнэхээр олон дуршлагатай тоглогч нар байна тийм ээ. Энэ юу л эргэцэн л дээ. Тэр 2 дахь нэмэлт цагийн гарсан тоглолтын дараагаар 4 дахь тоглолт дээр салхи эргэцэн гэж ярьдэн шүү дээ. Ер нь одоо тамирчдын 2-0-оос эргээд ирчихэж байгаа ч ер нь амар том сэтгэл зүй нөлөөлдөн шүү дээ. Нэг тал сэтгэл зүгээр унж байгаа, нөгөө тал сэтгэл зүй маш гоё болоод ирж байгаа шүү дээ. Тэгээ ер нь манай энэ хөгжлийн лигчдүүд эдлийн плей-оффод ер нь 2-0 3-0 болчиход тайвширч болохгүй болсон юм байна уу. Тэгээ ер нь бол тэгээ барууны дэж яалчгүй дуршлагатай тоглогчид ихтэй гэдгийг харуулад бас авчирсан импорт сонголтууд нь ч тийм үү гэсэн үг шүү дээ. Тэгээ 3-2-оор умрдын бугнуудаа янзлаад гараад ирлээ тийм шүү дээ. Одоо эн чинь best of 7 гэх юм бол эн чинь 3 тгээс эргээд ирчихэж байгаа гэсэн шүү дээ. Тэр 3 боллоо. Тэгэхээр маш аимшигтай цуврал болж хүнд тоглолтын дараагаар финалд шалгарлаа. Тэгээд дээдлэгт гисэн одоо нэг удирдлын өмнө л одоо зорьсон. Тэр зорилгынхаа өмнө л ирлээ дээ. Амбук тасгалж байгаа гэж дээ. Ойрхон байна. Тасгалж байгаа. Шилдэг тасгалж. Эм үжилийн шилдэг тасгалж болсон байна. За дараагийн цуврал нь хөвсгөл нэг үе TLG түшиг багна. За мөн дээдлэгт байсан баг штэ одоо TLG. Тэгэхээр бас зорилго нь мэдээж ойлгомжтой. Гэтэ энэ гэхдээ яг үндэ хөвсгөл нэг үе баг хоцсон байсан тоглолт байсан л чинь. Тэр тоглолтын төгсгөл хэд хэдэн тамирчны болон дасгалжуулагчийн буруу шийдвэрээс болоод төгсгөлийн оноонууд алдсан юм билээ шүү дээ. Юу н ширээн дээрээс өөрөө унсан байлээ шүү гэдэг шиг. Ер нь бол бараг тэгсэн байлээ. Тоглолтын дараагаар нь бас энэ TLG түшиг багны импорт тоглогч баяртай гэж явж байгаад зодуулан галцсан байлээ. Харин нэг тим юу болсон те? Тим болсон гэдэг яриас болохгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Дими үлдлээсэн. Үл өндөрлөсөн шүү дээ. Шийдэх байхгүй юу? Бүр ингээд нүүрэн дээр нь очиод ингээд хаар чинь эсрэг багийн сэлгээний одоо нөгөө нэг багийн сууж байгаа хэсэг дээр очиод баяртай гэд ер нь бол нэлээд шатааж байгаа. Тоглолт дууссан шүү дээ. Ингээ грин шиг л хантай юм би. Манай ер нь спортын ордонд ер нь зодон болчих гээд байгаа тий. Тэр аавраа найзах вэ тий. Хуучны тэр аавраа гой өнөд их болдог байсан шүү дээ. Хуучин чи спортын ордон дээр. За тэгээд Эм хөгжлийн лигийн финалд барууны дайчд болон TLG түшиг баг нь 2 баг шалгарсан байна. Баяр хүргэе. Тэгээд үндэсний дээдлэгт ороход айл баг нь 1-1 алхам ойртчлаа. Ер нь нэг баг нь шууд орно. Нөгөөний тоглох орлоо доо. Бүр скор Монголиастай тоглосон. За эмэгтэй тэгвэл одоо нөгөө клиний тоглолтууд маань хэлсэн байна. Тусал тус шүтис Sharks баг. За манай ганцаа тасгалж олагчтай.
одоо Sharks. Одоо Sharks аль цагийн Sharks шүү дээ. Sharks те. Sharks шүү. За Алтан удаатай тоглож байгаа. Юу нь Эхний Алтан тоглолтондоо Тусал босоочсон. хоцсон. Цувралыг тэргүүлээд хэлсэн. За тэгсэн дараагийн тоглолт одоо Ялцгүй дээдлигийн баг гэдэг харуулж автаа тэнцүүлээ те. Нарангойг сайн тоглосон байлээ. За одоо 3 тоглолт өнөөдөр явна те. Өнөөдөр тоглолт өнөөдөр явах хуваартай байгаа. За тэгээ ялсан баг нь дээдлигт Үлдэхүү эсвэл эсэлтгүү эсэлдэхүү шинээр орж ирэх үү гэдэг юм болох гэдэг юм да. Ер нь зүгээр тойроос нэгсэн энэ плей-инний тоглолтод одоо сүүлийн 2 жил хэрэгжээд эхэлчихлээ шүү дээ. Ер нь та хэд ер нь хэр зүг гэж бодож байна ер нь. Гэхдээ ер нь бол эн чинь одоо миний бодлоор бол бүр шалгарсан систем юм болов гэж боддог шин. Энд тоглож байгаа. Энэ бид ашиглаж байна юм байна. Тэгээ одоо плей-офф орохт өрсөлдөөний төлөө энд тоглож шин. Яг л энтэй адилхан одоо хөгжлийн лигээс энэ ингээд чанар чансаагаа сайжруулаад туршилттай байгаа баг нь дээшээ гарч ирээд тэр төвшөнд өрсөлдөх хэмжээний болоод гараад ирэх нь нэг зүг баггүй. Нөгөө талдаа дээд лиг одоо манай Монголын дээд лиг шүү дээ. Бүр дээд гэж нэрлэж байгаа энэ лигт одоо юу гэдэг нь алданаасаа болоод юунасаа болоод ингээд унж байгаа багууд байна шүү. Тэгэхээр тэр баг маань дахиад хөгжлийн лигээс гарах боломжууд нь нээлттэй байгаа учраас л гоё байгаа. Тэрнээс хаагдчихж байгаа биш, дуусчихж байгаа биш байхгүй тий. Тэр дутгаараач ийм хөгжлийн лигийн өрсөлдөөн дотроо бас амар болоод энэ жил бол бүр амар болчихлоо тий. Ялангуяа нөгөө шууд дээд лигт орно гिचингүүд. Одоо энэ жил ийм хөгжлийн лигийн багуудын сая юуг нь сонссон ч юм. Төсвийн сонссон ч. Ер нь бол 3-4 жилийн өмнөх дээд лигийн багуудын төсөвтэй ханзаанд очсон биш. Тэглийг хотын импортын дээр авчиж байгаа. Тийм гэсэн. Тэгээд зарим баг нь баг дээд лигийн одоо энэ жилийн төсвөрөд өгсөн ч юмнууд байлаа шүү. Зарим багаас илүү ч гэж сонссон юм. Тийм. Сонсогдсон юмнууд бас байсан. Тэр нөгөө нэг зорилго нь айгүй гоё болоод эхлэнгүүт гоё болоод эхэллээ л дээ. Тэгээ яг нөгөө бүхэл яг нэг бүхэл систем схем гэдэг нь харагдаж байгаа байхгүй тий. Дээд лиг, дор хөгжлийн лигтэй. Тэгээд энэ хоёр нь маш гоё уялдаа холбоотой тэгснээрээ үзэгч бид нарт чанартай сагсан бөмбөг. Тэгээд гоё өрсөлдөөнийг үзэх зүйлээ. Тий, өрсөлдөөнийг л харуулж байгаа. Тэр маш сонирхолтой байгаа. Энэ дээд лигийн систем бол айгүй гоё экосистем байна тий. Би бол тэгж харж байна. За үүний дараа бидний өнөөдрийн ярилцах хамгийн сүүлийн сэдв бол 3 эсрэг 3-ын Азийн аврах шалгаруулах тэмцээтэй холбоотой мэдээллүүд ярилцах болно. За ерөнхийдөө энэ талаар Ирмүний гоё эхлүүлээч. За бид бүхэн өнгөрсөн жил манай Aim Sports-ын сурвалжлах баг Азийн аврах шалгаруулах тэмцээнийг тийс нь дуус хүртэл сурвалжилсан. Сингапурт сурвалжилсан. За энэ тэмцээн маань одоо манай Монгол улс одоо манай эмэгтэй баг ялангуяа эрэгтэй баг энэ тэмцээнд өмнө жилдээ оролцож ирсэн. Өнгөрсөн жил тэр ч удаараа бид нар бас сурвалж ирсэн. За энэ тэмцээн маань энэ жил дахиад жил болгон болдог энэ тэмцээн маань Сингапурт зохион байгуулах гэж байна. 4 сарын 1-ээс 4 сарын 5-ны хооронд зохиогдно. За энэ дээр ярих нэг сэдв байна да. За нэг сэдв байхаа өмнө эхлээд манай эрэгтэй эмэгтэй багууд аль аль хэсэгт орсныг бас танилцуулж байна. За эрэгтэй баг бол А хэсэгт байгаа. За А хэсэгт Хятадын 50-ны багтай. За 3 дахь баг нь нөгөө нэг qualify шалгарч орж ирнэ. Тэгэхээр одоо нэг тэмцээн эхлэхийн өмнө qualify раунд нь яг тэмцээнийхээ өмнө болоод тэндээсээ одоо пүүлүүдтэй хуваагдаад ингээд явчихдаг. За эмэгтэй баг маань С хэсэгт хуваарлагдсан байна. Тэгээ С хэсэгт хамгийн том өрсөлдөгчтэйгээ таарчтэй. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Шинэ Зеландын жигшээ багтаа манай баг нэг зоонд орсон байна. Тэгээ Шинэ Зеландын жигшээ багч ранкараач тэр нэгт явж байгаа дэлхийд хамгийн хүчтэй баг. Яаж байгаа ч Аз орцсон. За одоо тэгэхээр ингэ бодохоор С хэсэг бол эмэгтэй үхлийн хэсэг байгаа тийм тийм. Одоо бас нэг qualifier нэг баг. Qualifier нэг орж ирсэн баг нь үхлийн хэсэг рүү орж ирж байгаа байхгүй. Дэлхийн аваргын алт мөнгөн медальтай хоёр баг нэг хэсэгт. Тэгэхээр манай Монголын эмэгтэй 3-3 ийм хэмжээний төвшөнд яригдах одоо бас гол юу бол өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм. За тэгээд тасралтгүй бас хичээлж байгаа тамирчдын ур чадрын өсөлт хөгжилтэй холбоотой тийм. Тэгэхээр амар дэлхийн аварга 1-2 нэг хэсэгт орсон гэхээр хэцүү. Орсон баг наа. Гэж уг нь Азийн аврах шүү. Одоо эмэгтэй эрэгтэй шишээ багууд аль аль нь бүрэлдэхүүнэ. Бүтэн зарлааг байна. Одоогоо тодорхойгүй. Тодорхойгүй. Тэгэхээр энэ дээр маш том асуудал гарч ирж байна л да. За өнгөрсөн жилийн одоо 3-3 дэлхийн аваргад орж ирсэн яг үндсэн манай 3-3 хэд вэ штэ. Энэ хэд маань оролцох уу? Шин цус сэлбэж оролцох уу? Хин ярианууд оролцох. Бүрэлдэхүүнд байх багтахгүй. За сэлэн бодос нэгдсэн мэдж байгаа те. Ан, кадра, дүлгөөн, дек гэдэг ч юм уу те. Эдгээр тамирчид байна. 4 сарын 1-ээс 5-ны хооронд болж байгаа учраас плей-оффын тоглолтод давхарч те. Тэгэхээр оролцох уугүй юу? За эмэгтэй шишээ баг бол үйлдэл дууссан учраас улан ариун цэцэг гавьяалтууд тэргүүтэй баг бол бүрдэд ороход бол асуудал. За нандиуслийн оронд хин орж ирэх вэ гэдэг бас сонирхолтой байгаа тийм. Ламаа зоодог дэлцсэн байгаа гэж юм. Гэтэ яг манай эмэгтэй бүрэлдэхүүний хувьд бол харьцангуй зузаан. Ер нь бол Улаанбаатар Амазон сов юм барьждаг шүү дээ.
2 болроо тэр бариад орчдөг ш. Тэгэхээр эмэгтэй бүрэлдэхүүний хувьд бол ямар нэгэн байдлаар хөргөжүүлж игээд дээрэс нь яг болоос орж иж магадгүй нарангоос нэмэгдэж магадгүй те гэх мэт ингээд эмэгтэй бүрэлдэхүүн дээр бол нэг улирлан дууссан учраас нэг санаа зовлоо. Улирал нь яг үргэлжлэж байгаа. Плей-оффын хамгийн чухал тоглолтууд үргэлжлэж байгаа эрэгтэй тамирчид маань яах вэ? Тий. За тэгээд тэр үед бас тоглолтын өөр ямар байгаа лээ бас те. Тэгэхээр одоо яг энэ үеэр Сэлэнг Боднос баг хэрвээ одоо хэрвээ гэж тэр асуудаг шүү дээ. Үнэхээр яг ингээд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээр үндсэн бүрэлдэхүүнээр 3-3 Азийн аврагт оролцох юм бол Сэлэнг Боднос багийн 4 тоглогч. Эцэг болно. Яг одоо 4 5 хоногийн хугацаанд те. Яг чинь бас нэг наан бэлтгэл сургууль янз бүрийн юмнуудаа энэ чинь базааж байгаа. Тийм ээ. Дээр нь бас гавын дүлгөө яригдана л та. Тийм дүлгөө яригдана. Тун жаргал яригдана. Тун жаргал яригдана. За боолкогоос орохгүй гэхгүй. Үгүйсэхгүй. Тийм. Тэгээ яг хэнийг болох уу? Яах вэ? Энэ 3-3-ын одоо Азийн аврагт ямар бүрэлдэхүүнтэй манай Монгол улс оролцох вэ? За эмэгтэй дээр бас саяны шиг санаа зовхгүй. За нэг сонирхолтой мэдээ байгаа те. Малайзийн бүрэлдэхүүнд Чин Хун Тин гэдэг тийм. Чун Хун Тин гэдэг. Чун Хун Тин бүдүүлгөөд орцсон байлээ. Орцсон байлээ. Бүрэлдэхүүнд орцсон. Яг үндсэн бүрэлдэхүүнд орцсон байлээ. Тэгэхээр Чун Хун Тин бас яг тэр үеэр эзгэж таарч байна те. Майнерст одоо ямар чухал байгаа вэ те? Одоо Монголд ирсэн Азийн импортуудаас баг одоо хамгийн хүлээлтэнд байгаад одоо хүртэл амжилттай явж байгаа тоглогчтой. Тэгэхээр 4 сарын 1-ээс 5-ны хооронд хуваар байгаа. Тоглолтын хуваар мэдээж плей-оффын тоглолтын хуваар үргэлжлээд явагдана. Тэр үед яах вэ? Майнерс рүү дараагийн шатнд шалгарчвал яах вэ? Бодос дараагийн шатнд шалгарчвал яах вэ гэсэн яриа болох гэдэг юм да. Тий. Тэгэхээр ер нь бол ийм сонирхолтой одоо яг одоо бүрэлдэхүүний үед те ямар сонирхолтой юу болох вэ гэдэг нь яваад байна. Хэрвээ Майнерс дараагийн шатнд шалгарчвал яг тухайн Чун Хунтын эзгүй байх гэдэг те. Манай тэн эзгүй байх. Улирал эхлэхэд за 3-3 шигшээ багийнхан Боднос багтаа нэгдэх гэхэд яг бүгдээ ярьж байсан те. За 12 сарын 1-ээс нэгднэ. За гэхдээ 3-3-ийн нөгөө одоо тэмцээнүүдийг бичих юм бол эдгээр тоглогчд плей-оффын үеэр яах вэ гэдэг яг тэр асуудал одоо яг нүүрлэж байна. Гэхдээ эдгээр тоглогч нар магадгүй гэрийн дээрээ бас заасан л ахaltaа те. Магадгүй тэдний хувьд бүх юм тодорхой байгаа. Энэ гэхдээ хоёр өөр ойлголт. Энд чинь шигшээ баг байхгүй юу? Тийм. Шигшээ багийн тэмцээн учраас яг лигийн зүгээс завсарлага авч магадгүй. Тийм. Яг Улаанбаатар МС Energy багаараа тоглолт тэр чинь нөгөө 3-3 улирлын тоглолтод оролцож явчих учраас тэндэн суллахад бол лиг бол энд ямар ч хамаагүй болчих. Тэгэхээр харин миний бодлоор зүгээр яг завсарлага би бол ахгүй л гэж бодоод байна л та зүгээр. Ямиг яч мэдв те. Тэгээд за 3-3 нэгдүгээр бэлтгэл сургуульд. За манайхан бол одоо ингээд гол нь одоо бид нэг давуу талыг ярьжсэн шүү дээ. Amazon-с багаараа одоо 3-3 тоглож шишээ тоглож байгаа. Amazon-с багаараа тоглоод байгаа учраас одоо ойлголцол юу гэдэг юм ингээд илүү байгаад байгаа учраас яг тэр юу бас нөхцөлийг бүрдүүлэхэд бол Боднос баг ингээд 3-3-ын тамирчдыг нэгтгээд одоо тэр бэлтгэл сургуулийн жигд байх ингэх тийх гэдэг юм ин юусан бол эсрэгээр 3-3 ямар ачаалттай байлаа бид нар мэдэн шүү дээ. Энэ нь плей-оффын үр дүнд бас яаж нөлөөлөх вэ? Эргээд Азийн аварга дуусаа. За завсарлага авдаг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар 1-2 тоглолт. За ер нь бол 5-6 хоногийн хугацаатай гэхээр нэг 2 тоглолтын хугацаа л байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хугацаанд яваад ирэхэд эргээд одоо Боднос дараагийн шатнд шалгарчлаа гэхэд тэр маш өндөр ачаалттай тоглолтыг бид нар мэдж байгаа шүү дээ. Өндөр ингээд тоглолтууд ингээд харж байгаа. Өндөр ачаалттай өндөр тэмтэй тоглолдог. За тэрний араас эргээд сэргэлт аваад лигийн тоглолтууд бас яаж оролцох вэ? Эсвэргээрээ эсвүүд магадгүй тийм гоё сэргэлт болж орж ирээд лигийн тоглолтуудаа амжилттай оролцохыг үсэхгүй тийм ээ. Тэгээд ер нь бол 4 сарын 1-ээс одоо 3-3 стопууд маань аль бисоор нэгж одоо 3-3 удирдал маань эхэлж байна гэсэн. Одоо тэгээ бүтэн зууны турш үргэлжилнэ. Тэгээд энэ чинь 11 сар хүртэл үргэлжилнэ. Тэгээд бүрэлдэхүүний хувьд одоо жишээ нь сая дэлгөөнийг нэрлэлээ, Болког нэрлэлээ те яг нэг яг өөр тоглогчдыг яг хоёр юу гэж бодож байна. Яг солигдох болов эсвэл өмнөх бүрэлдэхүүнээрээ явах болов. Одоо жишээ нь за энэ нэг үйлэхэд Монголон Дэкийн тоглох одоо юунууд нь нэлээд багасж байгаа шүү дээ. Насны хувьд одоо ингээд агч байгаа гэдэг утгаараа энэ тэмцээний хувьд магадгүй зүгээр өөрчлөгдөхгүйгээр орох юм бол яах юм бол хоёрын санал. За яг би Монх дэлгэн хоёрыг бол бүрэлдэхүүнд багтаад явчих болоо гэж Дэк хоёроо. Тий, дэлгэн. За Дэк биш шүү. Дэк биш шүү. Би нэг нэрийг давхцуулаа хэлчихлээ. Монх болон кадранаар бүрэлдэхүүнд асуудалгүй ороо явчих болоо гэж бодож байгаа. За ананд ч ер нь бол орчих واخ. За би энэ удаа магадгүй Дэкийг өнжиж магадгүй гэж. Зүгээр миний зүгээс тэгэж бодож байна. Тэрний оронд магадгүй одоо юу гэдэг аав дэлгэн гэдэг ч юм ба те. Тоглогч нар ороод ирж магадгүй. Тэгээд өнгөрсөн жил манай Монголд бас 3-3-ын тэмцээн дээр ингээд манай одоо Дэлигийн багууд маань ингээд айгуу гоё баг болоод орсон шүү дээ. Магадгүй тэндээс ч ингээд 3-3 тоглол
бас ямар амжилттай тоглож болох вэ гэдгийг бид нар бас харснаа хэдэн тоглолцсон байгаа. Тэгэхээр бүрэлдэхүүн бол бас шинжлэхтэд ороод ирж магадгүй гэж зүгээр таамаглаж байна. Гэтэ одоо нөө цааны зин гэрээ гэдэг чинь тийм мэдэхгүй болохоор яг ингэж таамаглаж л байна л да. Тэгээ бүрэлдэхүүн юм Аз аврах чухал та. Тий. Чухал. Манайхан өмнө нь энэ чинь амжилттай оролцоод 2 авах шүү дээ. тий алттай. Тэгэхээр бас дасгалжуулагчаар хэн байх вэ те? Тэр бас маш сонирхолтой сонирхол татж байна. Тасчуулагчаар Стив Сир хэвэндээ байгаа хаа. Тий. Гэрээнд байгаа. Аа. Тэгэхээр тоглогчд бол энэ дээр бол үнэхээр яг хэнийг хасагдана мэдээж энэ саяны хэлж байгаа Сэлэн бодсон нэгдсэн дөрөв тамирчнаас бол 2 нь бол орхон л ойлгомжтой. 2-оос 3 нь бол 2-оос 3 нь бол дуудагч болов гэж би хараад байна. За тэр бол Ананд ялангуяа Кадра Монход ялангуяа энэ дуудагт мадлаа өндөр байгаа. За тэгээ сая сүүлийн тоглолтууд дээр ч гэсэндээ форм нь нэлээд анд бол нэлээд бас шидэлтийн форм дээр гайгүй болоод ороод ирсэн харагдчихжээ лээ. Одоо тэгэхээр дүлгөөний тоглоулыг ий л та. Эпс ихний шатаа давчлаа гэхэд дүлгөөнийг өвч явуулах уу эпс? Баг нь уу? Тийм. Тэгээ шигшээд дуудагч байгаа тамирчин гэхээр яг бол харин тэгэхээр бүр тоглолтын хавьд завсарлахаар болчиход байгаа сте. Тэгэхээр тоглогчдын гэрээнээс шалтгаалж магадгүй. Хийсэн одоо тоглогч болон баг хоорондын гэрээн дээр заагдсан заалтуудаас шалтгаалж ерөөдөө бас нөхцөлөд өөрчлөгдөх боломжтой юм шиг байна шүү дээ. Гэхдээ миний бодлоор нөө шигшээд дуудагдаж одоо холбооноос өөрөөс нь гарч байгаа үндэсний шигшээ баг штэ энэ чинь. Тэгэхээр шигшээд дуудагдж байгаа энэ үед одоо холбоо эндээс ямар нэг маневр хийх болов гэж харин хийх бахаар би бас тэгж бодоод байна. Энд чинь холбоо хамаардаг юмнууд биш байхгүй. Энд чинь Саксан бөмбөгийн холбооны дээд лиг тий. Саксан бөмбөгийн холбооны одоо эндээс чинь байгаа. Гэхдээ тусдаа лиг гэдэг одоо юу байна. Гэхдээ энэ цаан чинь холбоо байж л байгаа. Эндээс шигшээ бага бүрдүүлж гаргаад шигшээд дуудаж байгаа. Усаад төлөвлөж байгаа юм тэмцэн дээр холбоо л ямар нэгэн байдлаар маневр хийх. Тийм. Яг нөгөө нэг за завсарлагын хувьд яг байж болъё гэж бодъё. Гэхдээ нөгөө нэг түрүү хэлсэнчлэн нөгөө нэг багийн эздүүд нь жишээ тий. Багийн удирдлагууд нь тоглогчтой өгж явуулахгүй дээр ярилцсан байхгүй. Гэхдээ харин шигшээ учраас ер нь л яа өгөх байх. Яг л нөгөө үндэсний шигшээ баг гээд 5-5 шигшээ баг дуудагдаад бүгд дуудагдтал гэж хэлэх. Гэхдээ эрсдэлтэй тий. Яг нөгөө нэг Эрсдэлтэй шүү дээ. Одоо дээд лигийн плей-оффын үеэр болж байгаа учраас. Хэцүү юм тий. Хүлгүүд ч гэсэн хүлгүүд метал хоёр ч гэсэн өнгөрсөн жил BCL амар ийм юунаас орж ирэл тэгээд өндөр ачаалттай тоглосон орж ирэл тоглосон шүү дээ. Багаараа шүү дээ. Эсташн супер лиг дээр ч гэсэн сая бүрдүүл холбооноос манер игээл тоглолтоос тоглолтуудын юунуудыг ингэж найс цааш нь болгосон шүү дээ. Хуурийг найс цааш нь болгосон болох юм асуудал гарч ирсэн. За ямар тааш тэгээд өдөр ирэх тусам шинэ мэдээллүүд гараад саяны хэдүүлэг ярилцсан. Тодорхой болоод ирэхээр хэдүүлээд тогоо бүрднээс дараа нь ярилцъя тий. За өнөөдрийн ярилцах сэдэв бол энэ төрөд өндөрлж байна. Тэгээ та бүхэн 7 хоног бүр weekly базаада хамт байгаарай. Тэгээд эх дугаарууд дээр бид нар бас өнөөдөр ярилцсан сэдвүүд хэрхэн өөрчлөгдсөн нэг эх дугаар дээр ярилцъя. Баяр та. За баяр та. Дараа 7 хоногт эргээд уулзъя.